дахиад амьсгал авмаар байгаа үед авдээ шүү. Заа юм 2 секунд түгжээд дотоод далд тухамсар минь. Тэгээ өөрөө хөдлөөгүй мөртлөө ингээ өөрөө хөдөлчих. Цаанаас далд тухамсар даалгавраа ууda тухайн хүний хөдөлгөж. Тэгэхээр за далд тухамсартаа талархаараа нүдээ шууд ингэж нэггүй шүү. Тайрах маань тавширсан далд тухамсар холбогдсон. Энэ юу гэхээр миний даалгаврыг хүлээн авахд бэлэн. Одоо би яг даалгавраа өгчөж болно, кодлж болно. Тэр трама руугаа ороод ямар сүрэгтгэл нэмшлээд тэрийг хоёргож болдог. Хамгийн олон хүмүүсийн дурсамж руу орж блокийг нь тайлж, травмаг нэмжсэн Монголд баг номер байх. Мөнгөний блок гэдэг маань дандаа мөнгөний эсрэг сүрэгтгэл нэмшлүүд. Зүгээр л хүн батлан харуулахын тулд үйлдэлүүдийг хийгээд идэг өөрийн төлөө биш. Бидний манифест гэдэг чинь ер нь бол анзаарах юм. Дээр үеэс угаасаа хэмжээнд ашиглаад ирсэн залбирал баггүй. Хүн өөрийнхөө далд тухамсараас гадна хүний далд тухамсарт холбогдож болдог баггүй. За сайн байцгаана уу, Green podcast-ийн маань ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За тэгээд өмнө нь бол би X-File гэдэг project-н дээр явж байхад энэ эмч минь бас над дээр хэд хэдэн дугаар орсон байгаа тий. Тэгээд яг Green podcast гэд нэрлсэн яг энэ подкастн дээр маань одоо анх удаа ирж байна тий. Тэгээд өнөөдөр бит хоёр бол бас нэлээд өргөн сэдвээр ярилцсан. Гэхдээ түлхүү сэтгэл зүйн тэр нөгөө мөнгөний блок гэдэг байгаа шүү дээ тий. Тэрийг тэлхүү яри гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр би Жайна эмчийн мөнгөний блок тайлах сургалтанд өөрөө суусан байгаа. Тэгээд сэтгэл бол маш өндөр байгаа. Тэгээд энтэйгээ холбоотой ер нь асуултууд бас асуугаад явчих гэж бодож байна. За тэгээд би яг таныг бас сүүлд бодод байна л да. Та ер нь Монгол терапи эмчилгээг баг хамгийн олон өндөр хийсэн юм баха Монголд. Тэгж бодогдоод баха. Хамгийн олон одоо хүмүүсийн дурсамж руу орж блокийг нь тайлж те травмаг нэмчилсэн Монголд баг номер 1 баг. Ер нь маш олон хүнд үржилсэн байгаа тий. Тэ дандаа нөгөө далд тухамсрын түвшинд одоо сөрөг ихтгэл үнэмшлүүдийг тайлахын тулд яалтчгүй тэр хүмүүсийн хамгийн эмзэг сэдв болон тэр хүүхэд насны сэтгэлийн шарх авч исэн үе рүү очдог байхгүй юу. Өнөөдрийн амьдралыг ярилцаад суух биш, ихэвчлэн тэр ихтгэл үнэмшил хаана суусан нь чухал байдаг болохоор дурсамж руу айгүй их орсон байх гэж бодож байна. За харин тийм Монголда баг хамгийн хүмүүсийн дурсамж руу орсон баг. Тийм өнгөрсөн амьдрал руу ер нь их орсон гэж бодож байна. Тэр мэдээж маш их нууцлдаг тийм хувийн нууц. Тийм ер нь бол нууцлан тэр хүний ихтгэл үнэмшил тэр далд тухамсарт програмчлагдсан байдлыг л яаж тэрийг хувирах уу гэдэг дээр л миний одоо оюун ухаан ерөөсөө 99% тэрийг бодоод идэг болохоор хүн ямар ч дурсамж, ямар ч одоо сэтгэлийн шарх авч болно тийм. Хамгийн гол нь тэр хүнд мэдрэмжүүд болон далд тухамсар тэр кодлогдсон сөрөг програмуудыг л одоо эерэг хамгийн сайнаар тултлан тэрийг өөрчлөх ёстой гэдэг л зарчмыг баримталж ажилладаг. Тийм болохоор дараа нь тэр хүний өмнө нь ерөнхийдөө ийм хүн чинь ийм л мэдрэмжтэй гэдэг л надад баримжаа үлддэг. Тэгээд тэр хүнийг айгүй гоё өөрчлөгдсөнийг харахаар надад үнэхээр гоё урамтай гоё байдаг байхгүй юу. За би тэгээд мөнгөний блокийн сургалтанд би өөрөө сууж утсан байгаа тань тий. Тэгээд маш сонирхолтой, маш гайхалтай үр дүнтэй сургалт байлээ. Тэгээд шулуух асуумаар байна. Гэт шууд орлого баг ингэ нэмэгдсэн. Баг зэрэг нэмэгдээд явж байгаа. Яагаад тэгж юм? Ер нь бол энэ сүүлийн үед маш их эрдэмтэд энэ байдлыг нотолж байгаа. Квант физикийн шинжлэх ухаанаар ярьж байгаа шүү дээ тий. Энэ квант физикийн шинжлэх ухаанаар бол квант өсрэлт гэдэг айгүй их яригдаад байгаа. Та хэд сонсож байгаа бах тий. Тэгэхээр бидний дотор байгаа тэр их мөнгө надад ирэхээсээ айх айдас ч юм уу альва нэг зорилгод хүрэхээсээ өөрсдөө барьж идэг имиж идэг энэ зүйлүүд чинь яг үнэндээ тэр сөрөг итгэл үнэмшлүүд чинь айдас ч юм уу ямар нэг сөрөг мэдрэмжүүдтэйгээ холбоотой бидний дотоод баг долгионтой байдаг байхгүй юу. Ер нь бол
тэгэхээр нөгөө ичих ч юм уу те ичгүүрийн мэдрэмж ч юм уу эдгээр чинь баг долгионтой байжгаад бидний тэр одоо мөнгөний блог тайлах сургалтын дээр хэрэгжилж байгаа техник маань болохоор тэр баг долгионд ихтгэл үнэмшлийг өндөр долгионд ихтгэл үнэмшил рүүгээ хувиргаад эргээд тэрийг даалт ухамсарт кодолж өгч байгаа. Тэгэхээр тархи маань өөрөө тэр өмнөх байгаа байдлыг хувиргацсан болохоор анханасаа л тэ хийж чадах юм шиг санагдах, бүх юм боломжтой юм шиг санагдах. Тэр одоо амжилттай хүний ч юм уу тэр хувиргасан байдал нь кодлогдчихж байгаа байхгүй юу. Тэгээд эргээд энэ оршихуй ертөнцийн эргэн тойрондоо ингээ харж байгаа өнцгүүд нь дандаа боломжтой юм шиг санагдаад үйлдэл авч эхэлж байгаа. Тэгээд эргээд тэр нь мөнгө болж хувирж байгаа шүү дээ, тий. Өмнө нь болохоор ингээд хүн чинь тэр одоо давтамжууд маань ингээд зөнгөөрөө мэдрэгдээд идэг байхгүй юу. Жишээлбэл таагээд ингээд анзаарах юм бол тий тайзан дээр байгаа хүн чинь итгэлгүй хүн байна уу, өөртөө итгэлтэй хүн байна уу гэдгийг бид нар ингээл зүгээр л ингээд нэг хараад ажиглана штэ. Өөртөө итгэлгүй хүн чинь ямар харагддаг вүлээ. Тэгэхээр нөгөө квант сүрэлт айгүй их яригдж байгаа сүүлийн үед дэлхийд даяар тий квантын эмчилгээ, квант сүрэлт, квант физикийн онолоор бүх энерги ингээд нэг энерги нөгөө энерги рүүгээ шилжих байдлыг л хэлж байгаа штэ квант гэдэг тий. Тэгэхээр бидний дотоод тэр доогуур давтамжтай итгэл үнэмшил тэр зүйл маань дээгүүр давтамж руугаа шилжиж байгаа байхгүй юу. Эргээд бид нар дээгүүр давтамжтай тэр энергиэрээ бүх сайн сайхан зүйлийг татах одоо энерги хүчтэй болж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэр хүний дотоод энерги нь өөрийнхөө хүч нь эерэг одоо бүтэмжтэй зүйл рүүгээ ингээд зарцуулж ин гэсэн үг. Өмнө нь болохоор бүтэхгүй гэдэг байсан бол тэр нь айдас ч юм уу өөртөө итгэлгүй мэдрэмжийг боловсруулахад зарцуулагдсан шүү дээ. Хүний энерги чинь тий. Тэгэхээр одоо ингээд физикийн тэр одоо квант физикийн онлоор одоо маш их эрдэмтдийн ярьж байгаа тэр өсрэлтүүд гэдэг маань яг үнэндээ мөнгөний блок тайлах сургалтын тэр 9 үе шаттай техник чинь байгаа байхгүй. 20 минутын техникээр тэр бүхэл бүтэн онолыг ингээд тухайн хүн өөрийнхөө давтамжаа хувиргах тэр техник болоод өгчөж байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бол штэ хүний итгэл үнэмшлээс хамаардаг. Тийм. Мөнгөний блок гэдэг маань ерөөсөө л дандаа мөнгөний эсрэг сөрөг итгэл үнэмшлүүд байгаа байхгүй юу? Тухайн хүний даалт ухамсарт байдаг. Тэгээд тэр чинь нөгөө програмчлагдсан ер нь зан төлөв болоод үйлдэл болдог. Тэгээд тэр үйлдэлүүд маань эргээд бид нарын мөнгө олоход маш том саад болж идэг. Жишээ нь ичдэг хүн чинь хүмүүстэйгээ илэн далангуу хамтран ажиллаж чаддаггүй шүү дээ. Өөрийгөө байгаа байдлыг ингээд илтгээд тэ ойлгуулад ингэж ажиллая, тгий гэж ингэж нөлөөлж чаддаггүй байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүмүүс ичдэг хүмүүс яадаг вэ гэхээр энэ ч өөрийгөө хамгаалж байгаа одоо тархины хариу үйлдэлүүд байгаа тий сэтгэлийн хариу үйлдэлүүд маань ерөөсөө альва юмд ингээ эмзэг тусгаж авдаг болохоор хурдан сэтгэлээр унаад идэг эсвэл тууштай байж чаддаггүй гэх мэтчлэн одоо тэр тууштай байдлын тий энэ маань өөрөө биднэрт ингээ багасаа төлөвшсөн байх хэвээр. Гэтэл энэний эсрэг бас ингээ даалт ухамсарын түвшинд блок байд юм билэ. Бидний ингээд багасаа хүмүүжүүлсэн би маш олон хүнээс анзаарсан загвар юу вэ гэхээр зүгээр л хүн одоо хүмүүст батлан харуулахын тулд ч юм уу хүний аясаар ингэж үйлдэлүүдийг хийгээд идэг өөрийн төлөө бол биш. Тэ өөрийн хүссэн ажлыг болохоор хойшлуулаад яваад идэм билээ. За тэгээд ээж загнчих болов ч юм уу тэр хүмүүс намайг юу гэж бодох бол гих мэтчлэн хичээл сурлаган дээр ч тэр өөрийнхөө хийж байгаа ажил дээр ч тэр бүх юмыг одоо даалт ухамсарын түвшинд өөрийнхөө ингээд хувь хүний өөрийнх нь хариуцлагын үүднээс хийх ёстой ажлуудыг хүртэл өөрийн даалт ухамсартаа үүрэг гэд итгүүлсэн байт юм билээ. За үүрэг болон хариуцлага хоёр ч ингээ ялгаатай байдаг байхгүй юу? Үүрэг бол тэ бид нар ажил дээр дараагаас цалин авч байгаа үедээ мэдээж цалингаа авч байгаа учраас заавал үүргээ биелүүлэх ёстой шүү дээ тий. Гэтэл энийг болохоор даалт ухамсар ингээд хариугаа нэгдэг. Үүргээ гүйцэтгсэн бол хариугаа авах ёстой гэдэг програм төрмөл байдаг хүн болгон дээр. Тэгэхээр хүмүүс өөрсдөө яаж ингээд сөрөг програм болгож бичсэн бэ гэхээр өдөр тутмын өөрийнх нь
хувь хүний хариуцлагын одоо үйлдэл ажил болгоныг үүрэг гэд ингээд итгүүлсэн байт юм байна. За тэгэхээр энэ араа хүүхдээ хүмүүжүүлэх нь үүрэг. Гэр одоо ингээд гэрээ цэвэрлэх нь үүрэг. Тэ? Хоол хийж идэх нь үүрэг мэтэр энэ зүйл юу вэ гэхээр эргээд даалт хумсруу үүргээ гүйцэтгсэн бол эргээд хариу авах хэвээр. Эн чинь тэ? Нөгөө дараагаас цалин авдсан шүү дээ, тэ? Ажлын байрнаас бид нар цалин авахтай адилхан тэр үүргээ нэхэж эхэлдэг. Тэгээд эргээд энэ маань харилцаан дээр маш том зөрчлүүдийг үүсгэдэг. Тухайн хүн үүрэг гэж ойлгоод далт хумсартай бүр ингэ итгүүлсэн байдаг. Гэтэл би өөрийн төлөө хоол одоо гэр бүлдээ зориулж хоол хийх нь миний одоо ингээд цаанаасаа зүрх сэтгэлээсээ ингэж ундарч гарах хэвээр хариуцлагын асуудал байхгүй юу. Тэгээ хүүхдүүдтэй хоол хийж өгөх нь эрүүл хоол хийж өгөх нь одоо аз жаргалтай хүүхдүүдийн аз жаргалтай ээж нь байхын тулд те миний сайн сайхны төлөө энэ бол хувь хүний хариуцлага. За тэгээд нөхөртөө ч гэсэн хандж байгаа байдал те. Тэгэхээр энийг чинь нөгөө үүрэг гэд ойлгочдөг болохоор эргээд бүх зүйл дээр энэ байдлаараа хандаад идэм байна. Жишээлбэл би чинь гэрээ цэвэрлэлсэн штэ яагаад гэр орноо завааруулад байгаа юм гэд жишээ нь ээжүүд те. Нөхөртөө би ингээд сэтгэлээ гаргаж ингэж бүх юмаа зориулаад байна. Би өгөөдийн зориулаад байна. Эргээд надад өгөх ёстой юм байхгүй. Мэтэр эргээд нөгөө далт хумсар чинь цаанаасаа ингээд хариугаа ингээд нэхэд идэг байхгүй юу. Тэгэхээр эн чинь биш те бүр ингээд альва юмыг буруу кодлсон байдлаасаа болоод энэ ажил дээр ч гэсэн яг ийм байдал үүсдэг. Жишээлбэл тэр ажил дээр үүргээ гүйцэтгэх бол эргээд би өөрийгөө өнлүүлэх ёстой тий. За тэгээд хувь хүний зүгээс бас хариуцлагын асуудлууд давхар байгаа. Тэ альва юмыг чи хүнтэй ашигтай юм өгж байгаа бол чи бас тэр зүйлийн өмнөөс би хариуцлах үүрэх ёстой. Тэ тэгэхээр энийг чинь ингээд үүрэг хариуцлагыг андуурдаг хүмүүс. Тэ тэгэхээр аливаа юм бүтээгээд өгж байгаа бол эргээд тэр зүйл чинь тухайн хүнд ашигтай байж ижил эргээд чамд орлого орж ирдэг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр чинь ингээд хүмүүс яаж хүлээж авдаг вэ гэхээр за зүгээр өнөө маргаашийг л бодоод тэ аливаа юмыг далт хумсрын төвшөнд ингээ ачаа болгож авцсан байдаг. Тэгээд дуртай дургу нөгөө ажиллаа хийдэг. Тэгээ ямар ч сэтгэл гараагүй болохоор тэр чинь чанартай биш. Эргээд чамд орж ирэх мөнгөний урсгал чинь хаагдаад иддэг. Тэгээд энэ хүмүүс чинь нөгөө ажлаасаа нөгөө хашраад иддэг, юмаа хойшлуулад иддэг. Ерөөсөө нөгөө хариуцлага үүрэг гэдэг нь холион бантан болчихсон байдаг байхгүй юу. Тэгэхээр үүрэг бол үүрэг. Би заавал биелүүлэх ёстой. Эннийхээ эргээд би үр шимийг авч байгаа болохоор тий энэ бол хүссэн хүсээгүй биелүүлэх ёстой зүйл байгаа. Хариуцлага болохоор би хариуцлагатай байснараа илүү одоо миний зүрх сэтгэлээсээ нөгөө хийж байгаа ажил маань ч тэр гэр бүлтэй харилцаж байгаа байдал маань ч тэр тий хувь хүний байдал маань зүрхнээсээ ундран гарч ирэх ёстой зүйл байхгүй юу. Тэгэхээр энэ хоёр хосолж байж хүн амжилтанд хүрдэг. Хариуцлага гэдэг зүйл маань далт хумсард байхгүй энэ програм бичигдээгүй бол зөвхөн бүх юмыг дарамт ачаа мэтэр ингэж кодлоод авсан хүмүүс чинь хичнээн хичээгээд ингэ шандрах гад идэг. Тэгээд амрах ёстой гэд те ажлаа хойшлуулад идэг. Тэгтээ нөгөө үүргээ гүйцэтгэх ёстой болоод идэг. Амарсан ч биш, амраагүй биш. Ингээд хоёрын хооронд ингээ энерги нь ингээд шалдими ингээ явцдаг байхгүй юу. Энд чинь өөрөө юм бас далт хумсрын ингээд аливаа юмд хандж байгаа энэ загваруудын нэг төрөл. За энийг болохоор ингээд ялгаж, саалгаж те одоо ингээд тайлах трансформац маань өөрөө тэр юун дээр орсон байгаа. Мөнгөний блок хичээл дээр 9 үе шаттай техник байгаа шүү дээ. Тэргээр орцсон байгаа. Аливаа хүн чинь нэг ээжийн жишээлбэл ийм хүмүүс маш их бас байдаг байхгүй юу? Тий одоо ингээ гэртээ ирсэн ч ажил дээр байсан ч тухгүй өөрийн гэсэн нэг орон зай байхгүй мэтэр байдаг хүмүүс. Аливаа юмыг ингээд зүгээр өгөхгүй зүгээр өнөө маргаашийг аргадаад л амьдраад байя гэдэг иймэрхүү нэг далт хумсрын загвартай байдаг. Тэгэхээр ийм хүмүүсийн загварыг одоо хуурахгүй л бол яадаг вэ гэхээр ерөөс амжилтанд хүрч чаддаггүй мөнгөний маш том блоктой гэсэн үг байхгүй юу. Үүрэг хариуцлага хоёр хослсон байх ёстой. Тий одоо чи үүргээ гүйцэтгэгчл байгаа бол бас хариуцлагатай хандах ёстой. Яагаад гэвэл чиний дотроосоо
ундраад ингээд чин сэтгэлээсээ хариуцлага хөв гүнээр үүднээс хариуцлагатай бас ингээд хандж байгаа байдал чинь эргээд тухайн хүнд ингээд хүрдэг, ашигтай байдаг. Хүн яг хинт хэрэгтэй зүйл хийж гин тэ тэр хүнд эргээд нөгөө солилцоо байна штэ. Тэр хүний тэрийг ингээ хүмүүс авах гад идэг тэ. Надад энэ зүйл хэрэгтэй байна үнэхээр гэд ингээ талархаад ингээ аваад идэг болохоор эргээд тэрэндээ урамшаад хүний ингээ бизнес нь ч бай. Орлого нь ч бай, орчин нь ч бай, хамт олон ч бай, айгүй гоё байдаг байхгүй юу? Таны яг ярианаас сая яг ойлголоо л та. Ер нь явж явж мөнгөний блок тайлна гэдэг чинь хүний юу нэг тэр юу байгаад байна л да. За юу гэж илэрхийлж хэлмээр юм. Мөнгө гэдэг чинь хүн штэ цаана те. Нөө борлуул нь худалдаа авал тийм те. Худалдаа авах гэж байгаа хүн цэвэр харилцаа. Харин харилцаа тийм ч өөрөө. Мөнгийг хаанаас авах юм? Хүнээс л аван те. Хүнээс аван тэр хаана байгаа хүмүүсийн карманд дансанд нь л байгаа байхгүй юу? Харин тэр хүмүүс биднээс ингээд солилцоо хийж байгаа штэ. Мөнгөө өгөөд биднээс нэг юмыг авч байгаа болохоос биш. Тий. Мөнгө гэдэг чинь ерөөсөө тухайн хүнтэй л харилцаж байгаа байх. Тийм ээ. Далд хумсар бол одоо нөгөө миний эсрэг талд байгаа хүн бол баг нааг нөгөө яг хэлж мэдэхгүй ч гэсэн далд хумсар нь баг үнэрлэл мэдчихдэг шүү тий. Баг энэ нэг ямар нэг мэдэрч идэг тий. Тий, ерөнхийдөө штэ. Хүнийг ярихаасаа өмнө бид нар ингээд айл хийдэг юм дүгнэлт гаргацсан байдаг далд хумсар. Далд хумсар өөрөө мэдрэмжийг одоо альва мэдээллийг боловсруулан хүлээж авах бид нарт ингээд мэдрэмжийн зүн гэж байдаг байхгүй төрүүлээд шийдвэр гаргацдаг. Тийм. Аль хэдийн мэдсэн л байдаг тий. Тэгээд сөрөг байх юм бол нөгөөт хүн яг л зэрэг л мэдэрчээд байна те ямар нэг юм. Тийм мэдэрчээд тэгээд зүнгөөрөө ингээд аль хэдийн шийдвэр гаргацсан байдаг. Гэхдээ бас нэг лавшруулаад асуумаар байна л да. Мөнгөний одоо тэр мантра гэдээ байгаа. Тэгээ мөнгөний бясалгал гэдэг те. Баялагын энерги энэ гэдэг бясалгал байгаа шүү дээ. Эсвэл над их санагдаад байгаа юм лөө. Хийгээл дуусан гот баг дудлаг орж ирдэг зэрэг да. Тэр ямар учиртай юм. Тэр одоос нэг каунт уу? Тэр чинь болохоор штэ одоо аффирмейшнүүд штэ тий. Аффирмейшн бясалгалаас. Тий, аффирмейшн мантра ингэ бясалгалууд чинь ингээд манифестууд чинь штэ. Ингээд хүнийг ятгаж итгүүлэх байдал واخгүй. Тархи маань ерөөсөө юунд итгэн тэр зүйлийг зөрөгтэй ингээд аюулгүй гэж бодоод ингээ үйлдэлээ авч хийгээд эхэлдэг. Тэгээд хамгийн гайхамшигтай нь шүү дээ. Хүний ингээд долгион гэдэг чинь айгүй ингээ мэдрэмж одоо ингээд энергийн долгионууд айгүй чухал. Хүн ерөөсөө өөртөө ингээд сайн сайхнаар төсөөлөөд суудсан байхад л тэр одоо цаанаасаа мөнгө өөрөө орж ирээд байдаг шүү дээ. Захиалгууд нь орж ирээд байдаг. Би танаас нэг зүйл асуух гэдэг юм л да. Тий, тэгэхээр энэ оршихуужийн өөрөө юм энерги тэр чигтээ энерги байд юм байна л да. Тэгээд бидний тэр өндөр давтамжтай энерги чинь мэдээж эргээд өндөр давтамжтай одоо хүмүүс чинь биднээс ингээд солилцоо болоод одоо ингээд худалдан авалт хийх ч юм үйлчлүүлэх ч юм уу ийм зүйл байд юм байна. Тэгэхээр тархи маань ерөөсөө юунд итгэн юуг одоо ингээд далт хумсар маань загварчилж програмчилж аав нь тэр бол ерөөсөө биелэгддэг. Яалтчгүй тэр бол биелэгддэг. Цаг хугацааны хувьд өнөөдөр биш байлаа гэхэд жилийн дараа эсвэл 2 жилийн дараа ч юм уу заавал ямарваа нэгэн байдлаар тэр бол орж ирдэг. Тэгэхээр ерөөсөө энэ хүн гэдэг амьтан ерөөсөө сөрөг бодолд автаж болохгүй байхгүй юу? Хүмүүс ингээ аффирмейшн, мантра тэгээд энэ манифестуудыг ингээ хийгээд ирэхээрээ гой зүйл болоод ийна. Энэ өстө нэг гайхамшиг байна гэж бодож ин тэ. Тухайн хүн юу бодно тэрийг амьдрал дээрээ татаж ирдэг. Хэрвээ хүмүүс сөрөг бодол дээрээ автаад сөргөл зүйл бодоод байх юм бол тэр хүний амьдрал дээр дандаа сөрөг бүтэхгүй болохгүй юм. Ингээд ээлж дараалан оочроо хүлээж идэх байхгүй юу. Тэгэхээр бид нэг ингээ бодолтой маш их анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад гэвэл штэ тэр бол бидний манифест гэдэг чинь ер нь бол ингээд анзаарах юм бол та нар дээр үеэсээ угаасаа энэ чинь ашиглаад ирсэн залбирал байхгүй юу. За барыг тийм ээ. Тэгээ нөгөө нэг тарин марин уушин юм уншиж гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг чинь орчин үед арай нөгөө боловсруулад те энэ манифест гэдэг зүйлдээ яг тэр зүйлийг одоо цагаар төсөөлөөд болж байгаа мэтэр тэрийг авсны дараа сэтгэл санаа чинь ямар болох вэ? Баяр баясгалтай болох уу те? Тэр мэдрэмж шиг яг мэдэрч байгаа төсөөлөөрөө гэж хэлж байгаа те.
Тэгэхээр ингээ мэдрэмжийн давтамж холигдох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Баяр баясгалын мэдрэмжийн одоо давтамж нь өөрөө 500 байгаа. Тэгэхээр энэ чинь өндөр давтамжтай болчихж байгаа. Ингээд тархи маань тэр баяр баясгалын мэдрэмж оронгуудаа яг энэ зүйл миний эзнийг ингээд баяртай байлгадаг зүйл юм байна гэд эргээд тэрийг кодолж аваад амьдрал дээр татаж оруулаад ирдэг. Тэгэхээр одоо миний нөгөө нэмэт хэлэх гэж байгаа юм маань юу вэ гэхээр зөвхөн бид нар сайн сайхныг бодож байгаа маань залбирал дээр л багтаад сөрөг юм бодож байгаа залбирал багтдаггүй гэсэн үг биш байхгүй юу? Сөрөг бодлууд чинь өөрөө сөрөг манифест байхгүй юу? Сөрөг бодол бодоод ирэхээрээ хүн бас ингэ төгшөж айх янз бүрийн тийм мэдрэмжүүд үүсч эхэлдэг тий. Сөрөг давтамжийн. Тэгээ эргээд тэрийг ингээд далд тухамсар кодлоод авчдаг. Ингээд далд тухамсар кодлоод авсан бол тэр зүйлийг чинь амар зүйл битгий хөдөл зуухт үйлдэл битгий хий гэж тэгээд идэг гэсэн үг байхгүй юу? Хүн төрлөختн санамсаргүй энэ оршихуд ирээл ингээд санамсаргүй байдлаар явж байгаа зүйл биш байхгүй юу? Цаанаа ингээд оршихуйн зохицуулах гэж нэг юм байдаг. Энэ одоо ингээд юун дээр мөнгөний блок сургалтын дээр бас оруулсан шүү дээ. Талархлын механизмыг оруулсан ч үзсэн үү тэр хичээлийг. Тэр талархлын механизм чинь өөрөө эрдэмтэд судалж үзсэн юм бэлээ. Яагаад альва юм болгон дээр байгаа зүйл болгон дээр талархаарай гэж хэлж байгаа гэхээр альва талархлын давтамж эргээд биедэд хувирган таны амьдрал дээр авчирхтаа 3 дахин нугалдаг юм байна. Одоо жишээлбэл би энэ өнөөдрийн олсон орлогондоо чин сэтгэлээсээ талархаад энийг хүртэж байгаа байдалтай талархаад тэгхийн бол тэр чинь эргээд надад 3 дахин ноглорч орж ирдэг юм байна. Хэрвээ би сэтгэл ханамжгүй дундуур ийм байдлаараа хандах юм бол тэр чинь 3 дахин багасчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ талархлын хууль өөрөө ингээд альва юмыг 3 дахин нугалж үржүүлдэг ийм талт ийм механизм байдаг. Талархаар агуу чухал юм билээ тийм. Чухал. Энийг чинь эрдэмтэд судалсан шүү дээ. Талархал гэдэг зүйл чинь 3 дахин нугалдаг байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр жишээ нь миний сургалтын дээр нэг хүн орж ирэх юм бол би тэрийн чин сэтгэлээсээ талархах хэрэгтэй байхгүй юу. Тэр хүн би мундаг байгаад орж ирсэн зүйл биш шүү дээ үнэхээр ингээд тэр хүнд биш дээ. Тухайн хүнд намайг сонгож орж ирж байгаа мэдрэмж төрсөн. Мэдрэмж өөрөө гаднаас оршихугаас орж ирдэг байхгүй юу? Тэгэхээр энэ хүн намайг сонгосон үнэхээр ийм мэдрэмжээр орж ирж байгаа байдалд нь би талархах ёстой. Эргээд энэ талархлыг би юу вэ гэхээр оршихуд ингээд захиалга болгоод явуулж байгаа юм байна. Одоо ингээд энерги долгионоор ингээд ялгардаг. За тэгээ эргээд энэ долгионууд чинь эргээд дараагийн хэрэгтэй хүмүүсийн ингээд алт хомсор зөнгөөр нэг юм мэдрээд идэм үү ингээд ийм сонирхолтой ингээд хүмүүс ингээд итгэхэд хэцүүчсэндээ ийм одоо процесс механизмууд байдаг. Энэ би бүр тэгж боддог басгүй үзэгчтэй одоо хэлмээр байгаа. Энэ бол яг тусгай техникийн дагуу явд юм билээ. Яг тэгэхээр би нөгөө хүүхд тогчнаг яг нав нэг хэдгээр ингээд тогтлоо нэг юм секрет гэл нэг ном гараад аим шуг юмс штэ. Тэр үчин би дагаал хийгээд л нөгөөт чинь ямар ч нэмэр байгаагүй яг үнэ хэлээ. Тэгэхэд ингээд яг энэ Жайна чи яг энэ явуулж байгаа мөнгөний блок тайлах сургалтын энэ далд бухимсартай холбогдох хичээлүүд гайхалтай. Би бүр өөрөө гайхаж байгаа байхгүй. Би сайн хэлсэн шүү дээ. Ингээд юмаа ингээд хийгээл дуусахад л дуудлага ирэнгүүт хүн бүр гайхт ивэл. Ямар сони би. Тэгэл авахд яг ингээд мөнгөтэй холбоотой ажил ороод ирж байгаа тийм. Тэгээ бүр энэ бол бүр ямар нэгэн зүйл байт юм. Би тэгж бодсон байхгүй. Хүний далд бухимсар бол ер нь одоо энэ орчин чинь 3 хэмжээст шүү дээ тийм. Далд бухимсар бас давхар нэг өөр хэмжээст. Тийм далд бухимсар чинь нь шүү дээ. Би одоо ингээд цаашдаа бас ингээд яриануудыг өөх бодол байгаа. Хүн өөрийнхөө далд бухимсараас гадна хүний далд бухимсарт холбогдож болдог байхгүй юу? Энэ техник яг мөнгөний блог сургалтын дээр өгөөгүй ч гэсэн дотоод гэрэл сургалтын дээр байдаг байхгүй юу? Жишээлбэл зөндөө хүмүүс байгаа штэ. Хүүхдээ нэг корчонконд ингээд суулгах гэж ингээд чадахгүй байгаад байгаа штэ тий. Тэр хүүхдээ сургах гэж. Би болохоор далд бухимсарт нь гараад сургацсан байхгүй юу? Нэг удаа далд бухимсарт нь гараад ойлгуулаад тэгэл нөгөө хүүхд чинь өөрөө очиод корчонконд суугаад нөгөө хүний далд бухимсарт нь олддог. Тэгэхээр өөрийнхөө хүүхдийн далд бухимсарт гарчиж байгаа. Гэхдээ энэ чинь нөгөө маш нарийн одоо ашигладаг 5 4 байдаг. Аливаа ингээд үйл ажиллагааг бүтээхийн тулд ч юм уу те
тэр хүндээ ч гэсэн ашигтай надад бас ашигтай оршихуд ашигтай байх хэрэгтэй байхгүй маш том гэрээ. Тэгээд тухайн хүний далд хумсарт холбогдоод захиалгаа өгвөл тэгэл дараа нь очиход л нөгөө ажил бол бүтдэг байхгүй юу. Тэгэхээр энийг ингээ ярихаар чинь хүмүүс итгэхгүй байгаа хүн маш их байх л та. Байгалах. Тэгээ нэг бол би ч гэсэн ийм итгэдэг байсан. Ер нь за жилийн өмнө бол ер нь ийм хүнд ерөөсөө итгэдэг байсан хүмүүс байхгүй юу. Тэгэхээр би болохоор энийг надад бол би ингээд нэг их ашиглаад байдаггүй. Ашиглах шаардлага бол надад байхгүй. Гэхдээ мэддэг хүмүүс чинь тэр хүн тэг гэсэн юм та гараад өгөөч гэдэг хүмүүс байдаг байхгүй юу. Одоо жишээ би тэр даргад ингээ уулзах гэсэн юм нэг ажил байгаа. Та овог нэрийг хэлдэг. Тэгэхээр би чинь бөө биш штэ. Тийм надаа ерөөсөө тийм одоо ингээд зүүн совон гэх юм уу тэр ид шид бөө одоо тийм сахиус махус тийм юм байхгүй. Энд чинь энгийн хүн бүх хүн төрлөختөнд байдаг юм одоо ингээд зүүн байд юм байна. Тэгээд тэр чинь маш амархан техник. Тэгэл тухайн хүний далд хумсартай холбогдоод нөгөө хүн ингээд хүлээгэл авчдаг. Эсвэл хүлээж авахгүй байж болдог. Тий, одоо ийм сэдв ярихаар хүмүүс нэг их ойлгохгүй байх. Би нэг ярьдаггүй байхгүй. Би ярмаар санагдаад байгаа. Яагаад гэхэлэр би жилийн өмнө иймэрхүү бүр итгэл хүлээж авдаг хүн байсан байхгүй юу? Одоо ингээ манай энэ зурглаач дүүртлийн суучлаа та надад иймэрхүү ярихаар би бүр юу ч итгэдэг өөр хизээч хүлээж авдаг байсан барыг загнаад те. Үнэхээр тийм байсан. Тийм те. Тиймээ гэж чи. Тэгээд тэгтэл ингээд жайна юмштай тааралдаад ер нь ингээд хичээлүүдийг аваад те янз трансформац терапи эмчилгээнд ч гэсэн ингээ аваад үзснээс миний бодол бүр ингээд маш их өөрчлөгдсөн. Тэгээ ер нь сүлд ярмаар санагдаад байгаа байхгүй. Ер нь яа тийм иймэрхүү юмнуудыг ярих хэрэгтэй юм бэ? Ер нь бол яг нөгөө терапинд орж үзсэн хүмүүс л маш сайн ойлгодог. Орж үзээгүй хүмүүс бол ойлгохгүй байхгүй. Мэддэг яг мэддэг болсон юм билээ те одоо энийг ерөөсөө маш сайн мэддэг болсон те. Ер нь бол ер нь сүүлийн үед далд хумсрын тухай хүмүүс маш их ярьж байгаа. Гэхдээ энэ далд хумсар чинь чиний одоо ингээ хүч далд хумсар бүхнийг чаддаг гэд бас хамаа намаагүй ажиллаад тахаар чинь яг одоо мэддэг хүн дээр нь очихгүй бол эн чинь бага насны одоо тэр далд хумсрын гүнд нь маш сайхан ингээд нууцсан шарах ч юм уу тэд нар ингээд сэтэрсэн хүмүүс байдаг. За тэр сэтэрсэн байдлыг одоо ингээд хүмүүс чинь ингээд жоохон ууртаа догшин байдал байгаа шүү дээ. Энийг нь ингээд бас ингээд ойлгуулт юм байна. Эн чинь нөгөө чи тэр үед нэг хатан байсан, хаан байсан тэрний одоо ингээд сүнсэн тэрний зүйл мэдээллүүд байгаа чи өстой гэл тухайн хүмүүсийг жоохон ингээд буруу тишин төөрөгдүүлээд байгаа байхгүй юу? Одоо ингээд яг ингээ мэдэгдээд байна. Сургуультанд ингээд өмнө нь далд хумсрын сургуультандаа суудсан хүмүүс орж ирэхээрээ энэ техникийг ашиглахдаа нөгөө өмнөх сургуулийн юмараа хойлж ухтгаад юунд өөрийнхөө трама биш өөр байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол бас дураараа бас байж болохгүй. Тодорхой хэмжээний хэрэгтэй. Тэгээд үштэй. Бас ингээд нэмээд хэлэхэд хүн одоо ингээ миний ингээ техникүүд дотоод гэрэл дээр ч тэр мөнгөний блок дээр ч тэр ашиглаад байгаа техник левел 1 байхгүй юу. Энд чи левел 2 3 4 5 гэл зөндөө явдаг байхгүй юу. Тий, одоо дотоод гэрэл сургалтыг төгссөн нэг сурагч маань хандж байгаа байхгүй юу. Жишээ нь одоо Япон, Инд байгаа тий Австралид ч юм уу тий энэ тэр хүмүүс маш сайн эзэмшээд авцсан. Тэгээд бага насны далд хумсрын гүнд нь сөрөг програмчлаад суулгаж авсан шархуудыг одоо тэр гешталтыг хаадаг техник. Тэгэхээр энэ техник маань бага насны трама тэрэн дээрээ ажилдаг. Ер нь бага насны одоо гешталтуудыг хаадаг техник байхгүй юу. Тэгэнгүүт одоо тэр хүмүүс маань тэр мэдрэмж ингээ орж ирэхгүй байх сарнаад байна. Ер нь бол тэгээд энэ одоо ямар учиртай гэж асуулт асуугаад орж ирээд байгаа хүмүүс маань тэд нар бол левел 2 руугаа ингээд орсон хүмүүс байгаа байхгүй юу. Тэр хүмүүс ингээд орж ирээд дахиад одоо цаг аваад ажиллаад үцгэд биш үү. Удмын гешталтууд нэгдсэн байдаг. Одоо ингээд хүмүүс ингэ хэлээд байдаг шүү дээ удам судрын тэр хүч чадал гэдэг зүйл бид нарт ингээ хол сонсогдоод тийм шиг байгаа. Гэхдээ энэ чинь хол биш энэ чинь маш ойрхон одоо тантай ажиллаад тэр чинь ингээ тодорхой гараад ирдэг байхгүй юу. Би биш дээ яг өчигдөрхөн Японоос холбогдсон хүнтэй ажилласан тэр хүн бол маш сайн ажилласан. Дотоод гэрэл сургалтын нэгдүгээр байсан хүн байхгүй юу. Тэгээд
тэр хүнтэй ажиллахад удмын гештальт нь байсан. Жишээ нь тэр хүн багын гештальтуудыг хаах гэдэг чинь тустай. Тэрний одоо шинж тэмдгүүд нь тустай. Удмын гештальтын шинж тэмдгүүд нь тустай байдаг. За энийг би ойлгохын тулд бас 8 сарын хугацаа зарцуулсан байгаа байхгүй юу? Тэр хүмүүсийн одоо удмын гештальт нь юу байсан бэ гэхээр бүр ингээд далд тухамсартай холбогдонгуудаа ээжийн хөвлөө аавын биеийн дотор бас аавын бэлхүүс байгаа ш. Тэрийг өнгөрөө заяа бүр эмээгийн хөвлөд байхдаа аав нь трама авч ирсэн юм билээ. Тэрийг хаагаад хүчингуудаа нөгөө хүн сэргэж байгаа байхгүй юу? Шууд үрдэн доор нь гараад тий. Тэгэхээр ер нь бол ингээ удмын бас юм гештальтууд гэж байдаг. Удмын ингээд сэтгэлийн шархууд гэж байдаг. Тий. Энэ маань ингээ карма гэж хэлээд байдаг шүү дээ. Тий. Ингээд хүүхдүүд дээр нь ингээ ороод ирдэг. Тэгээ одоо ингээд заримдаа ингээд хүмүүс ингээд надад орж ирэхдээ ингээ хэлээд идэв. Би одоо аавын талын, ээжийн талын одоо удмын нэг зүйлийг таслах гэж ирсэн одоо үр хүүхэд нь гэж намайг ингээ лам хийлсэн, тэр хийлсэн ингээд тэгэд идэх байхгүй юу? Тэр хүмүүс тэрээ ингээд ажиллахад эхлээд угаасаа багын өөрийнхөө одоо үзэж туулсан зүйлээ хаадаг гештальтуудыг. Одоо ингээд хүмүүс ингээ ойлгоход бас хэцүү байгаа хэл та. Хоёлаар нэлээд дараагийн төвшний яриад байна. Тэгээд энэ гештальтууд гэдэг юу яриад байгаа юм бэ гэхээр штэ. Энд чинь ерөөсөө л ингээд сөрөг хариу үйлдэл гаргаж байгаа сэтгэлийн гүнд нь байгаа шарах байхгүй юу? Одоо жишээ нь би хин нэгэндээ хэрэлддэг хүн байвал би угаасаа юм хэрэлддэг. Ийм биш. Эний цаана нэг асуулт байдаг. Тэрийг ингээд засаад өгөхөд энэ хэрэлддэг зан төлөв засарчдаг байхгүй юу? За энэ нь засарлаа, багын бүх зүйлүүд нь ингээд засарлаа. Тэнгүүд удмын руу ордог юм бэлээ. За тэрний цаашаа юу руу орох юм би мэдэхгүй байна. Ямар ч гэсэн багын өөрийнхөө яг туулсан гештальт хаах хэрэгтэй юм байна. Тэгээд удмынхаа хаах хэрэгтэй юм байна. Эцсийн эцэствэжтэй хүн төрөлхтөн гэдэг зүйл чинь юуны төлөө байдаг вэ гэхээр энэ миний ойлгосон зүйл шүү дээ. Зүрх сэтгэлийн хувьд бол бид нар бүгдээрээ нэгдээ нийлээ бид нар энэ оршуу хамт нэг гэж ингээд идэм байна. Жишээлбэл одоо ингээ хэрүүл маргаануудыг ухаад ингээ үзэхэд дандаа ингээ намайг ойлгосонгүй, намайг дэмжсэнгүй гэдэг байхгүй. Намайг ойлгооч би чинь чиний нэг болохыг хүсэж ингээл. Одоо наад захын жишээнээр эхнэр нөхрийн хооронд ийм зөрчил үүсдэг шүү дээ. Эхнэрүүд чинь намайг нөхөр ойлгосоо гэж би хүсдэг даанч ингээ ойлгохгүй. Бидний асуудал энэс болдог гэд хэрүүл маргаан дандаа ийм байдлаасан. Тэгээ яагаад ойлгох гээд байгаа юм бэ гэсэн чинь бид нар төрөхдөд тийм төрөмөл байд юм байна. Ерөөсөө тэнгуудаа бид нар ойлгогдоод ингэж одоо хамт ингээд гоё ингээд оршиж амьдрахыг хүсдэг юм байна. Гэтэл энэ явдал дунд нөгөө намайг ойлгохгүй түлхэх ч юм уу тийм хүмүүсийн хандлага эргээд би үн цэнтэй төрдөг юм байна л та. Тэгээд энийг чинь тархичнд хамгаалдаг юм байна. Тархич нь дандаа хамгаалах урвалууд үүсгдэг. Тархи хамгаалаад идэг, зүрх нь ингээд нийлхийг хүсэж идэв юм байна. Энэ оршихуй ертөнцийг би ингээд хоосон одоо ингээд оршихуй одоо юу гэх юм. Тийм байдаг. Одоо гэгэрл өргөө тэмүүлдэг гэх юм уу. Одоо гэгэрлийн хамгийн дээд түвшин нь чинь ерөөсөө амар амгалан хоосрол гэж байгаа шүү дээ, тий. Тийшээ л тэмүүлээд идэв юм. Ерөөсөө хүн төрөлхтний энэ оршихуйд ирсэн зорилго нь бараг тийм юм биш үү. Тий, тэнгуудад тэр одоо байдлыг чинь үгүйсгээд тий хин нэгэн ингээд гимтэх юм бол тархич нь хамгаалах үүрэгтэй ерөөсөө тархич нь эзэн хамгаалах юм байна. Тэгээ бид нар ингээд ууралж байгаа байдал чи юу вэ гэхээр хамгаалах хариу урвал байхгүй юу тий цогтж байгаа байдал чи хамгаалах хариу урвал ичж байгаа байдал нь өөрөө бас тухайн эзнээ хамгаалж байгаа байдал байхгүй юу. Альва нэг эвгүй нөхцөл байдалд орхоос нь ичиг мэдрэмжээр хамгаалж байгаа. Тэгэхээр ерөөсө тархи бол ингээ баахан хамгаалтын ийм програм үсгэгдсэн байт юм байна. За тэгээ зүрх сэтгэл маань нөгөө сайн сайхан руугаа тэмүүлэх гээд идэм байна. Энэ хоёр чинь маш том зөрчилдөөн болд юм байна л та. Тэгээд энэ хоёр яг тэр одоо чиний хэлээд байгаа одоо битэрийн хэлээд байгаа мөнгөний блок тайлах трансформац байгаа шүү дээ. Тэрэн дээр чинь энэ хоёрыг нийлүүлж өгдөг байхгүй юу? Энэ хоёр нэгдээд тархи маань би ингэж хамгаалаад байх шаардлагагүй байсан юм байна шүү дээ. Зүрх маань ийм угаасаа л үнцэнтэй байсан байна гэдэг ийм тэр хоёр ч ингээ нэгдэн нийлээд тэр хүний тархины
далд ухамсараас тэр хамгаалах урвал маань тайлагдаад байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ оршихуй эрдэнэс бол надад ээлтэй сайхан гэд өөрийнхөө зорилгоод ингээд эмээхгүйгээр урагшлаад тухайн хүмүүс амжилтанд хүрэх бүрэн боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө мөнгөний блог тайлах сургалтын дээр юу вэ гэхээр хөвчлэн мөнгөний тухай яригдаад байгаа болохоос биш тэг мөнгө олох үйлдэлүүдийг гаргаж өгдөггүй тархины хамгаалах одоо урвалуудыг тэр програмуудыг л тайлж байгаа. Ерөөсөө. Чи чинь бүтээ ажиллаа хий. Энэ оршихуй чинь ерөөсөө амар амгалан тайван гоё байгаа штий. Чи энэ тархиндаа ингээ хамгаалцсан байна. Энийг чинь тайлж. Гэл нөгөөдхийн тайлж байгаа. За тэгээд олонний одоо дунд ороод те ажлыг гэвэл те энэ хүн намайг хуурчих болов. Эсвэл миний энэ бизнес ингээд явахгүй одоо энэ оруулж ирсэн бараа маань зарагдахгүй баха гэдэг чи юу вэ гэхээр бас л энэ тархины хамгаалаад байгаа. Урвал тэр хүн зарагдахгүй бол эргээд сэтгэлээр унаад энэ хүн бас уналт руугаа оруулахаас хамгаалж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи ерөөсөө энэ дээр чинь тэгэх шаардлагагүй. Чи оруулаад ирсэн бол бизнес чинь явна. Наадахыг чи хэрэглэх хүмүүс өчтөө ч нөө байна гэдэг ийм итгэлийн нөгөөд тэр хамгаалаад байгаа тархины урвалыг тайлаад өгч байгаа байхгүй. Тэнгүүд ерөөсө тархин дээр тийм юм байхгүй хүмүүс чинь итгэл дүүрэн сэтгэлтэй ингээд урагшилж амьдарч байгаа байхгүй. Тийм ер нь бол иймэрхүү. За яг хоёул жоохон next level бас ярьж шиг болоо. Тэгээ хүмүүс маань ингээд яг мэддэг хүмүүс мэддэм бэлээ. Ер нь энэ талаар бас зарим хүмүүс яг сайн мэддэг болсон юм бэлээ. Тэгээд би ч нэг гадаадд байсан. Тэгээд Солонгост нэг ажиллаад явдаг байх чинь нөгөө гадаад байгаа хүмүүс чинь бас айгу юу болчт юм бэ? Сэтгэлгээ ингээд хитрхийн нөгөө нэг реалны гэх юм уу те. Ерөөсөө л нэг яг тэнд чинь нөгөө яг хөсөөл гаргаж иж мөнгө олно те. Тэгжиж л ингэн гэдэг нэг юм диаграмд орсоор байгаа яг тэгс сэтгэхэд байдаг. Тэнгүүд одоо гадаад байгаа найзуудаа хэлмээр л жоо өргөн сэтгэх хэрэгтэй юм байлээ. Нэрэл ийм сургалттай ийм хүнд ингээд үзэж хүн бас нүдэ нээх хэрэгтэй юм байлээ шүү гэж хэлмээр байна. Энд дэр нэг юм юмч хэлмээр байна. Гадуур ийм нэг хальт рил үзчихлээ л те. Нөгөө фэйсбүүкээс ч хэлээ. Хүн тууштай байгаад эн чинь ерөөсөө амжилт чинь биш. Эннээс өргөн сэтгэх ёстой. Тууштай байдал чинь ер нь бол чамаа 100% амжилтыг чинь авчирч өгөхгүй гэдэг рилийг хальт үзсэн байгаа байхгүй. Тэгмээ би энэний эсрэг бас ягаад тууштай байдлыг үүсгэж байгаа юм шиг надад санагдсан. Хэрвээ биш тэ үнэхээр тууштай хүн байвал энэ бол маш том давуу тал. Тэгээ юмны ард гарч чаддаг тууштай эн чинь өөрөө маш том ингээд даалт хумсарч суудсан ингээд програм баггүй юу. Энэ хүнд биш тэ бүх зүйл боломжтой гэдэг програмын суулгаад өгчих юм бол маш амархан хурдан амжилтанд хүрнэ. Хамгийн гол нь маш олон блогоо тайлж байгаа ч гэсэн тууштай сэтгэл тэр одоо ингээд зан төлөв суугаагүй хүмүүс бас ингээд удаан явна штэ. Хэрвээ та үнэхээр тууштай байвал эн чинь өстой супер байна. Тэ? Та хэрвээ юмнаас ингээд болгоомжлдог хэд ингээд ургуулan бодод хүнтэй итгэдэггүй зөвхөн одоо хөдөлмөрлж ээжэл мөнгө олдог гэдэг итгэл үнэмшилтэй байвал манай мөнгөний блог тайлах сургалтын дээр ороод ирэх юм бол өстой нэрээ тэр тархины тэр одоо хэд ингээд их мөнгө олж ирэх хийг ингээд хамгаалсан програмууд байгаа шүү дээ тийм. Тухайн эзнээ хамгаалахын тулд их мөнгө чи өөрөө бас их хариуцлах тийм их одоо ажил оногдно гэх мэтчлэн даалт хумсаар ийм програмтай хүмүүс чинь тууштай байсан ч их мөнгө олж чаддаггүй байхгүй. Тэгэхээр тууштай байвал та даалт хумсрын төвшөнд програма одоо яг сөрөг програмуудаа тайлцах юм бол ёстой ийм хүмүүс бол маш мундаг явна. Үнэхээр гайхалтай явна. Тэгэхээр ер нь бол тууштай байдал гэдэг чинь нэстэ багасаа суулгаж өгсөн аав ээжийн маш том гайхалтай хүмүүжил байхгүй юу. Энийг өстой юугаарч орлуулчихгүй гэж боддог. За хоёулаа тэгээд тууштай бай. Тэгээд сөрөг итгэл үнэмшлүүдэд тайл. Одоо ийм хүмүүс бол угаасаа л пүүжин болно. Тий. Өнөөдөр ингээд тууштай биш, юмны ард гарч чаддаггүй, хойрог, хойшоо тавигч хүмүүс чинь програма тайлаад мэдээж амжилтанд хүрсэн ч гэсэн тууштай хүмүүсийг тайлахаар маш хурдан байдаг. Айгүй хурдан юмаа ингээд биелүүлсэн байдаг байхгүй юу. Бүр ингээд ядаж хичээлээ сайн гэдлөө. Тэг хичээлээ ч гэсэн айгүй сайн гэдэг урамтай юм бол. За яг одоо ингээд хоёул буцаад нэг жоохон энгийн яриаар гоорой те. Харин тийм. Бас магадгүй зарим үзэж байгаа хүмүүс бас ярьж байгааг яриг нь ойлгох байх. Жоохон энгийн төвшнөөс нь яриад эхлэе гэж бодож байна л та. Миний хувьд миний нөгөө подкастыг бас нэг подкаст хийдэг хүмүүс сонссон байна л да. Тэгээ таны ингээд
тэр хүн өөрөө терапинд ордог. Таны ингээ подкастуудыг сонсоод миний тарихын дээрээс наалдаагүй гэж хэлсэн. Арай жоохон 30 нэмэх хүмүүсийн яар тэд нар л хаалах юм шиг байна гэсэн баггүй юу? Тийм, яг мэдгүй хүний хувьд бол үнэхээр бас юу юм бэл л дээ. Ойлгомжгүй юм бэл л дээ. Би нөгөө тантай хамгийн анх нөгөө ярьжсэн хоёлын подкаст байна шүү. Тэр үчи ингээд одоо тэр подкаст үзсэн би юу ч ойлгоогүйсэн байхгүй ярьж байгаа. Тэнгүүд нөгөө таны хичээлд ч суугаад те таны ингээд юмд хийж байгаа ч болохоор ерөөсөө ингээд байнга ингэж мэдсээр хагаад одоо ингээд миний мэдлэг нөгөө нэг тодорхой төвшөнд хүрчингүүд яринд чинь ингээд ойлгоод байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө анх үзэж байгаа хүмүүс чи яг юу яриад байгаа нөх ойлгохгүй байх магадлал өндөр л дөө. Тэгэхээр хоёлоос одоо жоохон энгийн юмудаас ярьж ихтэй те. Одоо жишээ нь энгийн жишээ байж болно ш. Чи мөнгөний блог хичээл дээр ямар блогоо тайлсан юм? За тий яг наадах ярих гэнэ. Тэгсэн чи би ингэжсэн штэ. Та санаж нөгөө нэг миний хувьд нөгөө нэг юу байсан бэлээ. Мөнгө тэнцүү үнцэн гэдэг хүмүүсийн блогт байдаг гэдэг таныг хэлжсэн штэ. Тийм таны эхлээд нэг жоохон тайлбар л да тий. Энэ ийм ихтгэл үнэмшилтэй хүмүүс байдаг тий. Мөнгө тэнцүү үн цэн гэдэг маань юу вэ гэхээр мөнгөтэй болсон үедээ л өөрийгөө үн цэнтэй мэдэрдэг. Мөнгөтэй болсон үедээ л нөгөө өөртөө итгэлтэй болж ирдэг. Мөнгө нь багасаад ирэхээрээ өөртөө итгэлгүй болж ирдэг багхгүй юу? Тэгэхээр энэ юу вэ гэхээр даалт ухамсарын төвшөнд ямар энергитэй байдаг вэ гэхээр мөнгнөөс хамааралтай амьдралын. Тэгэхээр энэ хүн өөрөө өгнө үн цэнтэй мөнгийг энэ хүн бүтээх гээд байгаа шүү дээ. Гэтэл энэ хүний үнцнийг мөнгө өгөх юм шиг л ингээд мөнгөний статус өөрөөсөө дээгүр байгаа тий. Тэгэхээр альва хүн одоо даалт ухамсарын төвшөнд альва юмыг өөрөөсөө дээгүр статустай тавих юм бол эн чинь одоо бараг зарим хүмүүс бурхны төвшөнд тавьчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр бурхан гэдэг чинь юу вэ гэхээр гар одоо хөрөмгүй зүйл штэ. Тэгэхээр даалт ухамсарын нэг чинь тэгж ойлгож эхлэх байхгүй юу. Тэгэхээр энэ гар хөрөмгүй юмны хойноос ингэ яваал энэ эргээд энэ чинь маш том ингээд боломжгүй юм шиг ингээд дарамттай юм шиг санагдаад ирнэ. Тэ? Юусээ тэр одоо хүмүүсийн хүрдээд байгаа баян тансаг тэр тэргүүмдний амьдрал надад ирэхгүй юм шиг. Нэг холын юм шиг санагдаад тийм шиг мэдрэмж төрүүлдэг байхгүй юу. Тэгэхээр бид нар мөнгөний блог тайлах сургаалтын дээр энэ мөнгөнийхаа статусыг буулгадаг байхгүй юу. Тэ. Ингэснээр миний тарих бол би үнцэнтэй мөнгийг бол би бүтээж чадах юм байна гэдэг ийм статустай ирэх юм бол мөнгө бол тухайн хүнд үйлчилж эхэлдэг. Ирнэ. За чи ямар миний хувьд бол яг энийгээ блокод тайлсны дараа би ч нөгөө амар тийм юу гэсэн баггүй. Яг мөнгө болчихгоо л төвшөөлдөө за би ч нэг хин чив шиг болоо те ингээл нэг сонирн болоо хямраад юм тохгүй гэсэн. Одоо бол ингээд ажил орж ирээгүй мөнгөгүй байсан ч гэсэн амар тайван. Тэд тэргүүл би чадах юм чинь те. Тэд тэргүүл мөнгө ороод ирэх юм чинь гэсэн нэг тийм мэдрэмж маань ингээд нэг итгэл маань нэг ороод ирсэн юм шүү дээ. Ерөөсөө оршихуун тэр сайн сайхан мөнгө те дуусшгүй. Тийм. Мөнгө гэдэг чинь ерөөсөө л хүмүүсийн за ер нь бол штэ би нэг юм хэлээдхий те. Өмнөх подкаст нар ясна уугүй юу мэдэхгүй. Энэ оршихуун ертөнцийн байгаа бүх зүйл өнгөө байдаг. За энийг хэлэхээр бас хүмүүс ингээд юу гэж бүх юм ингээд үнтэй гэж хэлж байгаа бах те. Юу үнэтэй байдаг вэ гэхээр тухайн хүний хөлс хөдөлмөр орсон зүйл л үнэтэй байдаг байхгүй юу? Жишээлбэл. Тухайн хүн цаг хугацаа энерги л үнэлж байгаа болохоос биш тухайн түүхий одоо эдэн оршихуй энэ ихтэлгийн хөвлөд байгаа. Ихтэлгийн хөвлөгөөс ургасан зүйл ихтэлгийн хөвлөд байгаа зүйлийг л бид нар хэрэглээд идлээд байгаа. Тэ? Марксийн онол дээр ч гэсэн гардаг. Тий. Тэгэхээр энийг хэн бүтээсэн бэ? Тэр хүний хөлс хөдөлмөр орсон болохоор солилцоо болж байгаа байхгүй юу? Зүгээр тэр хүний хөдөлмөрийг л үнэлээд байгаа болохоос биш тухайн үндсэн зүйл нь өнгөө байдаг юм байна. Тэгэхээр энэ оршихуун эд баялаг ерөөсөө дуусахгүй. Би тухайн хүний хөдөлмөрийг үнэлэх би тийм хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй юу? Тэ? Өнгөө авах гэдэг чинь тухайн хүний хөлс хөдөлмөрийг ингээд шимэх гээд иддэг те би аавь гэдэг. Энэ бол угаасаа ядуур таагуулдаг та сая бас эдийн засгийн нэлээд чухал философи ярьж байгаа. Энд чинь бүр яг онол дээр байдیں۔ Тийм үү? Тийм, яг онол дээр хүний хөдөлмөр шингэж тухайн юмны үн ингэж. Тийм. Тэгээд тухайн хүний өөрийнхөө үнэлэмжээс хамаарат бас бүтээсэн зүйл нь үн цэнтэй байгаад идэг. Одоо ингээ та нар харвал том брэндүүд чинь байгаа штэ. Нэр лого нь л зүгээр л үнэхээр үнцэнтэй амар үнцэнтэй байгаа байхгүй юу. Тэгэхдээ тэр чинь энэ оршихугаас биш бүр хар гэргээс авчирсан юм байхгүй шүү дээ. Бүгдээрээ л бүтээгээд тийм юу вэ гэхээр тухайн хүн өөрийнхөө дотоод энергитэй бодлыг биетэд хувиргаж байгаа шүү дээ. Угаасаа бодоогүй мөртлөө энэ зүгээр ингээд
ингээд микрофон ингээд бий болохгүй шүү дээ. Энд чинь хүн ингээд зурна тий. Тэгээд дараа нь бүтээн. Энд чинь хүний бодлоосоо үүсэж байгаа энергиэр. Тэгмүүд тухайн хүн өөрийнхөө тэр бүтээсэн дотоод энерги өөрийнхөө үнцэнэн дээгүүр байх юм бол энэ хүний бүтээсэн бит болгоно нь маш үнцэнтэй байдаг. Тэгэхээр энэ тийм өндөр энергитэй ингээд бүтээсэн болохоор хүмүүст тэр чинь чанартай байдаг байхгүй. Өөрийгөө үнэлдэг хүн чинь өөрийнхөө бүтээж байгаа юмд хүртэл чанартай. Маш ингээд бат бөх гэдэг ч юм уу сайн байдаг. Жишээ нь одоо ингээд бид нар ингээд бариад байгаа iPhone утас байгаа шүү дээ. Энд чинь ингээд ямар тэнгэрээс буусан биш. Хүний бодол шүү дээ. Энийг анхууд ингээд зураад бодсон юм байлгүй дээ. Тийм биз дээ. Хүн чинь тэгээд хамгийн гол нь өөрийнхөө үн цэнэн дээгүүр хүн чинь энийг би бүтээж чадна гэдэгтээ 100% итгэлтэй байсан тий. Тэгээд энэ чинь угаасаа тэр хүн үн цэнтэй хүн чинь үн цэнтэй л чанартай хийсэн. Тэг эргээд энэ дэлхийд хаяр бид нар хэрглэж байгаа. Яагаад гэвэл хүнд хэрэгтэй зүйлийг өгж байгаа учраас бид нар авч байгаа байхгүй юу? Тийм биз дээ. Тэ? Бид нар аав гэж гоохгүй шүү дээ. Үнэхээр хэрэгтэй юм нь хэрвээ та хүнд өгье гэвэл тухайн хүний ямар асуудлыг шийдэж чадах уу? Хүн болгонд ийм потенциал байдаг. Би ингээд хэлдэг. Хүн болгон төрмөл ийм авьяас чадвар потенциал байдаг. Тэгээд тэрийг биштэй ингээд биетэд хувиргах үгүй нь тухайн хүний өөрийнх нь сонголт байхгүй юу. Ер нь хүмүүс боддог ийм нэг жишээнүүд байдаг штэ. Эднийх чинь ингээд хийцэн биш үү? Би энийг чинь энэ санааг чинь жилийн өмнө ингээд би яг бодож исэн байхгүй юу? Гэж хэлдэг байхгүй юу? Тэгээ би чинь энийг бүтээгээгүй. Тэгтээ энэ хүмүүс ингээд хийцэн байна. Би бас айгүй сайн байсан байна. Ингээд ийм шин санаа ингээд бодож исэн биш үү? Боддог. Гэтэл энэ шин санааг тухайн хүн өөрөө бодоод ингээд андуурдаг байхгүй юу? Энэ бид нарт ингээ хүн болгонд ингээ шин санаа төрдөг. Блокгүй хүмүүс яадаг вэ гэхээр одоо ингээ сэтгэлийн блокгүй, мөнгөний блокгүй хүмүүс чинь энэ шин санааг би яаж хийх үү, бүтээх үү гэдэг дээрээ төвлөрдөг. Мөнгөний блоктой хүмүүс яадаг вэ гэхээр энийг хийсэн ч хүн авах юм болоо, зарагдах болоо гэд ингээд шууд хавд арчдаг. Тухайн хүний дотор ингээд энэ оршихуд ингээд мэдлэхгүйгээр ингээд дарагдчихлаа шүү дээ. Гэхдээ яагаад шин санаа тухайн хүнд төрж байгаа вэ гэхээр тэр хүнд потенциал нь байгаа болохоор төрдөг. За энэ потенциал энэ энерги тухайн хүнд яагаад бодогдсон бэ шин санаа оршихугаас ирдэг байхгүй юу? Тэгэхээр энэ бусад хүмүүсийн амьдралд нь хэрэгтэй болохоор энэ хэрэгтэй тухайн хүмүүсийн хүсэж байгаа энэ энерги бол дараагийн потенциалтай хүмүүс төр шин санаа болж буудаг. Оршихуйд ийм хууль байдаг. Тэнгуудаа тэрийг хүмүүс ингэ бодоод идэг мөнгөний блоктой хүмүүс. Энийг чи нөгөө би бодсон. Миний бодлыг боддог. Үгүй байхгүй юу? Энэ мэдрэмж гэдэг чинь гаднаас орж ирдэг. Тэгэхээр шин санааг хэрвээ би эзэмшээд өмчлөх юм бол би тэрийг өмчлөөд энэ чинь болохгүй бүтэхгүйгээл би ингэ дотор ерөөсөө битэд хувиргахгүйгээр ингэ дарчлаа штэ. Тэнгуудаа энэ шин санаа таны дотор үлдээд тэр чигтээ энэ оршихуйд ирдэггүй бол биш байхгүй юу? Энэ шин санаа угаасаа хүн төрөлхтөнд хэрэгтэй учраас дараагийн хүн рүүгээ шилждэг ийм хуйлтай. Тэнгуудаа мөнгөний блокгүй потенциалтай хүмүүс энэ шин санаануудыг тэ нийгэмдэр ингээд бүтээсэн байдаг байхгүй юу? Тэгэхээр манайхан боддог. Би надаа ингээд гой шин санаанууд байдаг гээл яриад яваад идэг тэрийг ерөөсө хэрэгжүүлэхгүй. Энэ юу вэ гэхээр мөнгөний блок айгүй их байгаагийн шинж. Тэгэхээр ерөөсө шин санаа ороод ирэх юм бол ерөөсөө мөнгөний блокоо тайлж байгаа ч хамаагүй тэрийг хийх ёстой. Яагаад гэвэл оршихугаас ирж байгаа байхгүй юу? Би саяхан тэг юу үтсэн л дээ. Төгөөгээ залуу гэдэг чинь нэг айгүйх амжилт мөнгө зөнгөний тухай яриад залуу. Тэр төгөөгийн яг тэр яриад байгаа тэр баячуудын нөгөө эзэмшсэн байх хэвээр 21 юу гэх тэн дээр яг л яриад л ер нь нэг бол. Тэр талд хумсар те ер нь энэ мөнгөнийхөө юу ингээд блокийг тайлцсан байх хэвээр гэсэн утгатай юм ер нь яриад л. Тэгэхээр би яг бодсон байхгүй за гадаадын тэрбумтууд бол энийг бол яг л хэрэгэлдэм байна да. Ийм хүү арга техникийг гэл бодож лээсэн. Тэгээд ер нь одоо нэг би заримдаа боддог байхгүй нэг тийм нэг баримт яваад байдаг шүү дээ. Ингээл яг хүнд нөхцөлд орсон хүнд нэг юм хий дүрсмөс харагддаг гэл тээ. Дууддаг мууддаг гэд. Тэнгүүд тийшээ нь явангууд нөгөө нэг гарцсан байдаг гэл тээ. Тэр магадгүй бас нэг далд хумсартай холбоотой зүйл бах тий. Одоо ингээд бидний ингээд гацж байгаа байдал байгаа шүү дээ. Энд чинь ерөөсө хүн чинь сэтгэл готролд орох. За дампуурах, ажил үйлс нь бүтэхгүй ах, бүр ингээд шал дээр унах. Энд чинь нь штэ
амьдралынх нь эргэлтийн цэг байдаг байхгүй юу? Яг энэ үед ингээ хүн ухаарад чадхал юм бол асар их потенциал хүч тухайн хүний дотроос гараад ирдэг. Эргэлтийн цэг эсвэл дээшээ явна эсвэл доошоо явдаг. Зарим хүмүүс ухаарч чадсан хүмүүс биш үү? Эргэлтийн цэг нь дээшээ яваад одоо өөрийгөө судлаж эхэлнэ. Аливаа юмыг харааг өнцгөөсөө харж эхэлдэг. Жишээлбэл өмнө нь ингээд бусдын аясаар бусдыгаа бодоод явж байгаад хэрвээ дампуурчвал ер нь яхаар би бусдыг би ч гэсэн хүн штэ. Би ч гэсэн хүртэх хэрэгтэй штэ. Би ер нь өөрийнхөө төлөө амьдрахгүй одоо ийм байдалтай алин болгон явах юм гэл ингээд ухаарчдаг. Ингэж ухаарал тэр хүн чинь өөрөө тэр амжилтыг бүтээхийн тулд өөрийгөө шинээр бүтээж эхэлдэг. Тэгэхээр зарим хүн чинь эргэлтийн цэг доошоо явдаг хүмүүс чинь нөгөө одоо ингээд донтолт руугаа орох, архит амхинд орох гэх мэтчлэн ингээд доошлждаг. Тэгэхээр эргэлтийн цэг дээшээ юу, доошоо юу гэдэг нь тухайн хүний өөрийнх нь ухаарч чадж байгаа байдлаас хамаардаг. Аливаа юмыг давах хэрэгтэй нөгөө даваагаа давах хэрэгтэй гэдэг шүү дээ. Тий. Тэгээд хүн яагаад тэгж уналт руугаа ордог вэ гэхээр хүний альва баялаг, эд баялаг, мөнгийг хүлээж авах сав нь бэлэн болоогүй байдаг байхгүй юу? Тэр сав гэж бас ингээ яриад байгаа нь юу вэ гэхээр одоо ингээд их мөнгнөөс айх айдас мөнгө тэнцүү үн цэн гэд нөгөө чиний яриад байгаа болоогүй байгаа шүү дээ. Энэ чинь энийга чи ухаарсан цагтаа л чамд мөнгө ирдэг болохоос биш. Чи яг мөнгө тэнцүү үн цэн гэдэг энэ байдлаараа л яваад ах юм бол нэг өдөр чи маш их ядарна. Гацалтанд орно. Яг энэ цагт би үнцэнгүй байна. Мөнгө ингээ ирдгүүн байна. Маш хэцүү юм байна. Мөнгөтэй болох чи ер нь хэцүү, альва юм хэцүү. Хүн заавал хөдөлмөрлж иж л болох ёстой. Мөнгө амар ирдэггүй гэд ингээд идэх байхгүй юу? Тэгээд эн чинь юу вэ гэхээр амархан биш хэцүү гэдэг энэ зүйл чинь даалт ухамсарын төвшөнд дарамтыг мэдрүүлж идэг. Тэгээд тухайн хүн дарамт мэдэрж байгаа бол тархины үйл ажиллагаа юу юм бэ гэхээр тухайн хүнийг хамгаалах штэ. Тэгвэл тэр дарамтаасаа зүхтаагаад ер нь бол чи амараа. Тэрийг хийгээд яах юм? Тэгвэл чи энэ нэг гоё PC тоглоом байна. Энд ч өстой гоё биш штэ. Амраа моглон байна гэд даалт ухамсар чинь бодит бус зүйлийг ялгадаггүй. Тэгээд нөгөө компьютер дотроо суугаад өөрийгөө гоё эрхчлөөд нөгөө бодит амьдрал дээр аваагүй амжилтыг тэр дотроо ингээд мэдрээд тэгээд тэрэндээ даалт ухамсар нь ингээд вау яг болж ш нөгөө хүсэжсэн мэдрэмжийг эндээс авч ингээд эргэлтийн цэг доошоо унчиж байгаа байхгүй юу. Би бас нэг дийлийгээд нэг ярьжсэн шүү дээ. Ер нь ингээд мөнгөтэй өмөр амжилттай ч юм уу тийм хүмүүс бүр нэг биднээс нэг тасарсан ухаантай ч юм уу те биднээс амар хурдан хөдлөөд байгаа ч юм уу те тийм юм ерөөсөй байхгүй даалт ухамсарлаа амар хүчрэг юм байна гэж амар анзаарч ирсэн зүйл. Мөнгөний эсрэг блок байхгүй байхгүй юу. Тэгэхээр мөнгөний эсрэг блокоо тайлах сургалтанд л суучих. Тэрнтэй адилхан блокоо тайлчих. Тэрний даалт ухамсарт байгаа хүчрэг ген монголчуудын даалт ухамсарт нь тэр чигтээ байгаа. Би нэг юм хэлэх үү. Монгол хүмүүс шүү дээ. Бусдаас маш давуу тал нь юу гэдэг вэ гэхээр маш том амбицтай байдаг. Маш том амбицтай байдаг шүү дээ. Том бодолтой байдаг тийм. Бусад ер нь бол би анзаарна шүү дээ. Үндэстнүүдээс ялгаа нь. Угаасаа төрмөл тийм зүйл байдаг. Тэгээд тэр блокол тайлчих юм бол ингээд генерээ дамжиж ирсэн дайчин чанар байдаг. Аливаа юмыг тууштай байх чанар ингээд төрмөл өвдсөн байдаг. Тэгээд бас ингээд дасан цогцох чадварууд нь маш мундаг байдаг шүү дээ. Ер нь бол тэр блокол тайлцгаал юм бол амжилтанд хүрэхэр хүмүүс байгаа байхгүй юу? Мөнгөний блокыг ер нь заавал тайлах хэрэгтэй юм байлээ гэж бодсон. Яа тэгэхээр яг мэдээж хэрэг ингээд мөнгө амжилтын хойноос явж байгаа янз янз ур чадвар эзэмших хэрэгтэй те. Гэхдээ тэрний нэг нь заавал мөнгөний блок тайлах сургалт юм байлээ. Тийм мөнгөний блок тайлах хэрэгтэй. Бүр айгу мэдэрсэн байгаа. Мөнгөний блок гэдэг чинь таны тархинд мөнгийг хаадаг, оруулахгүй байгаа эсрэг ихтгэл үнэмшлүүд байгаа. Маш олон зан төлөвүүд цуцсан байгаа. Энийг ингээ хүн чинь би чи мөнгөний блоктой юм байна. Нэг ойлгочлаа. Ингээд засрах байх гэж бодож ин. Тэгтээ ингэж засардггүй. Хамгийн гол нь хүн яагаад санснараа өөрчлөгдөж чаддаггүй байгаагийн шалтгаан нь даалт ухамсар чинь нэг л ингээд ихтгэл үнэмшлийг кодолж авсан бол тэрийг маш сайн хамгаалдаг байхгүй юу? Маш сайн хамгаалдаг. Тэгэхээр тэрийг чинь аргадан зөөлрүүлж тэр техникээрээ л гээд хувиргаж өгж байгаа байдал. Тий. Тэгэхээр ер нь бол мөнгөний блок сургууль чинь маш их хямдхан баг шүү дээ. Тий. Тэг үнэхээр боломж байхгүй юу тий. Тийм боломж юм байлээ гэж би багсан. Тий боломж хамгийн гол. Одоо бүр өөрийнхөө зүгээс заавал сууж үжигтэй сургалт гэж би хэлмээр байгаа юм тий. Тэгээд ер нь хүн чи ер нь тэгээд
яг нэг сэтгэлийн лаймт шүү дээ. Сэтгэл нь сэргэл байх юм бол уулыг эргүүлдэг. Усыг эргүүлж уулыг нураадаг те. Сэтгэл зүйн байхгүй бол тэр чигчлүүрч таадгүй гэдэг шиг л тэгээд тэрнээс айгүй хамаард юм бэлээ. Тэгээд та одоо нэг нэр энэ шинэ жилтэй холбогдуулаад нэг ивент зарлах чаа гэсэн шүү дээ. Та тэрний хатгаж байгаа мэдээлэл өгч нэ. Бид нар ингээд 2000 одоо 25 оныг дүгнээд 2026 оны одоо ингээд зорилгыг дэвшүүлээд тэр зорилго дундаасаа хүн тус бүр өөрийнхөө хамгийн чухал гэсэн 3 зорилгыг далд хумсарт кодлох ийм сургалт зохион байгуулах гэж байгаа. За энэ одоо бусад сургалтуудаас юугаараа давуу талтай бэ гэхээр тэр хүн үштэй зорилгоо ингээд жил болгон дэвшүүлээд идэг мөртлөө жил болгон нөгөөх нь хойшлогдоод идэх мөн үү? Тийм. За турна гिचээд турдаггүй, хоолны дэглэн барина гिचээд барьдаггүй. За фитнес тэгэж явна, тэгэж мөнгө олно гэд ингээд баахан ингээд төлөвлөсөн байдаг. Тэгтээ дараа жил нөгөөх нь ерөөсө биелэгдээгүй байж идэг тийм. Энэ юу вэ гэхээр зорилгын эсрэг блоктой. Далд хумсрын түвшинд зорилгын эсрэг блок байхгүй. Тэгэхээр энэ сургалтанд бид нар яах ёстой вэ гэхээр тэр зорилгод хүрэх далд хумсрын түвшинд саад блок байвал тэрийг тайлж өгнө. Тэрийг тайлаад тэгүнгуудаа яг зорилгоо ингээд кодлоод өчгөл юм бол тэгээд далд хумсрд нэгэнд суусан бол тэр нь заавал биелэгддэг байхгүй юу. Тэгэхээр манай сургалтанд орж ирэх гэж байгаа хүмүүсийг бид нар төрүүлж ингэж бүртгэж аваад нэг Telegram групп дээр далд хумсртаа яаж холбогдох уу? Яаж альфа, тархины альфа зон руу тета руу орох уу? Тэнгуудаа дараа нь ингээд бид нар блоко таньж тайлах гэж байгаа шүү дээ. Энэ хичээлүүдийг төрүүлж бүгдэнд нь заагаад өгчнө. Тэгээд тэнцэнэ ивент дээр ирж байгаа хүмүүс чинь шууд далд хумсртаа холбогдоод сурцсан хүмүүс учраас шууд блок руугаа ороод тэрийг тайлал тэгээд зорилгоо суулгах. Ийм гоё ивент болох гэж байгаа. Энэ ивентийн бас нэг давуу тал нь юу вэ гэхээр нөгөө саунд терапитай хамт явах гэж байгаа. Тий, амьд хөгжим байгаа. Бүр маш олон гоё хөгжим байлээ шүү дээ. Тий, амьд хөгжим хүнийг одоо тэр тета хийлэн гэж хэлдэг юм биш сүүлийн үеийн одоо ингээд эмчилгээ болж байгаа юм. Тэр маань илүү одоо тархийг илүү амрааж агаад далд хумсрын гүн рүү орох гэж байгаа байхгүй бид нар. Тэгээд энэ хоёр ч ингээ хосолж байгаа болохоор үнэхээр энэ удаагийн сургалт маань гоё болох байхаа гэж бас нашлон юм хүлээлт байгаа. Тий. Тэгээд нотлонгийн миний яг энэ сургалтын дээр суусан хүмүүс бол зорилгоо ингээд 60%, 70%, 80% биелүүлсэн байна. Бид нар ингээд дэвтэр дээр тэмдэглэсэн байгаа шүү дээ. Тэрийг уншаад үнэхээр ингээд 80% биелсэн байна. Би энэ жил ч гэсэн ингээд суун гэдэг даа хүмүүс ч ер нь бол маш их байгаа. Гайхалтай тэр бол бүр маш гоё ивент болох байна. Тэгээ би бас өөрөө ингээд би чамд хэлсэн шүү дээ. Багштайгаа хамт суугаал. Тэгээ багш маань ерөөсөө зорилгоо дэвшүүлэхдээ Lexus 600 далд хумсртаа кодлсон байхгүй. Тэнгуудаа би одоо ингэ чухал юм 3 юм байгаа гэд. За ер нь бол багштай хамт Lexus 600 гэд өөрөөгөө кодлж игээд дураагаад Lexus 600 гэд ингээд кодлсон чинь багш маань машин аваад би сарын дараа авсан байхгүй. Тэгээ үнэхээр би тэрийг авъя гэж бодоагүй. Гэхдээ би Lexus 600 аваагүй би Land 300 ZX авсан байхгүй. Тэгэхээр би ингээд гайхсан. Ингээ харсан чинь яг багшийн машинтай төстөө. Тэг үнэхээр ингээл бэлчтэй юм байна гэд итгсэн ш. Тэнгуудаа би чинь ингээд угаасаа ингээд урам зориг орцсон. Тэг ер нь бол амар супер техник ээ. Бид үзэж байгаа хүмүүс бас л ойлгохгүй байгаа байх та. Тэг дахиад хэлмээр нь ер нь бол хүний далд хомсор бол асар их хүч нөөцтэй юм байлээ. Би биш тэ тэрийг ерөөсөө ингээд надаас нэг их хүч гараагүй байхгүй. Одоо ингээд бууна чи анзарч байгаа. Би нэг хүч гардггүй шүү дээ миний ажилд. Тэ. Одоо 12 сарын цаг маань ингээд дүүрсэн. Одоо ч цаг авъя гэдэг хүмүүс маш их байгаа шүү дээ. Ерөөсөө би цаг аваараа тэгэрэг гэж хэлдэггүй. Оочр айгу их байна. Үрдүн байгаа болохоор тэгж л да. Тэгээд ерөөсөө юу вэ гэхээр эн чин би чин мөнгөний блоко тайлцсан байгаа байхгүй. Яг үнэндээ. Өмнө нь би ийм байгаагүй. Үнэ хэлэхэд би ерөөсөө хажуу өрөөндөө гээд нүгэд амьдарч исэн хүн байхгүй юу? Хажуу өрөөндөө амьдарч исэн. Тэгээ би энэ өөртөө маш их блоко тайлсан хүн байгаа байхгүй. Би өмнө нь маш их блоктой хүн байсан байхгүй. Тэгэхээр энэнийг би болохоор үнэхээр үрдүн байдсан байна. Тэгээ оршихуун өөрөө ингээд өгдөм байна гэдгийг ойлгосон. Өнөөдөр яг үнэндээ би маш их тэгж бас ингээд хөдөлмөр ингээд хийгээд ингэж бас бодохгүй байгаа.
Би зүгээр бусдын адилаар яваад байгаа. Тийм шүү. Бусдын гадаад адилаар бол зарим залуучууд бүр үнэхээр их хүсээ гаргаж байгаа шүү дээ. Аим. Би бол ингээд тэр мэднэ. би болохоороо ингээд штэ. Зүгээр л ингээд өглөө ингээд 10 маруу гээл босоод хүмүүсээ дандаа 2 цагта тавьчихдаг. Тэгээ 2 доо нэг хүний авснаа 5 цагта нэг хүний аваад тэгэл болчихж байгаа байхгүй. Би яг наадсан байснаас нэг үг хэлээ заа. Гадаад болноос нь байсан шүү дээ. Үнэхээр их хүсээ гаргаж тийм үнэхэрийн зовж мөнгө олдог. Гэтэ тэр нь үнэхээр хангалттай байдаг заа. Бүрхчнээ олон жил ажиллаж байр хураагааг хүмүүстээ зөндөө байгаа миний таньдаг хүмүүс. Тэгэхэд над ч сектор блок байсан юм нэр. Тэрийг би тайлсаж баярлсан тий. Тэр нөгөө нэг амар зовж иж мөнгө олдог гэдэг блок бүр надад бүр яг байсан. Би бүр ингээ нөгөө нэг гадаадас ирчээд биэнд ажиллаад компьютерээр ард суугаад ингээ мөнгө олж би бүр өөртөө идэж чадахгүй шүү дээ. Би ингээл мөнгө олчих юм ингээ бүр гайхаад ингээ. Бүр тархиндаа суудсан байсан бохоо гэд маш их зовж мөнгө олох хэрэгтэй гэдэг тийм бүр инстинкт суудсан цаа. Тэгээ юу гэх юм бэ? Тэгээд яг л тэр маань ингээ байгаад гэсэн мэлээ. Тэгээд яг л тэрнийхээ дагуу яваад иддэг. Тэгэл их зовж л мөнгө олоод иддэг тий. Тэгмэд энэ блокоо тавилчингууд вау бүр заримдаа зүгээр л нэрээ. Өстө нөгөө залуучууд хэлдэг шүү дээ easy юм аа гэдэг ш. Ингээд шал өөр төвшнөр ороод ирд юм лээ. Тэгээд ингээд би маш олон ингээд бизнес хийдэг хүмүүстэй ингээд ер нь харилцдаг байхгүй нөгөө бас реклам гэл явж байгаа шүү дээ. Тэнгүүр чинь үнэхээр нэр тэр гадаад байгаа найзуудтай заримдаа би хэлдэг байхгүй. Ирээ Монгол зүгээр л нэрээ зарим хүмүүс аз жаргалтайгаар мөнгийг олох боломжтой. Тэгээ аз жаргалтайгаар олох боломжтой. Би та нарт нэг ялгаа хэлэх үү? Даалт ухамсартай кодлсон зүйл бол хүн хөдөлмөрлж байгаа ч гэсэн ядарсан мэдрэмж авдаггүй. Энэ даалт ухамсар бидний амьдрал хувь заяаг 96% ингээ өдөртөө даваа явчихдаг байхгүй. Хүн ухамсартайгаар хийсэн зүйлд маш их ядардаг, энерги гардаг. Жишээлбэл биш үү? Миний даалт ухамсарт гэр цэвэрлэх нь миний дургүй ажил байвал залхуураад намайг даалт ухамсар маань өдөртөө дагаа. Энэ бол нэг үйлдэл байхгүй юу? Тэгснэ заавал цэвэрлэх ёстой гэд би ухамсартайгаар гэрээ цэвэрлэвэл би ууртай маш их хэцүү хийдэг нөгөө ажлыг. Тэгмүүдээ би энийг ингээд даалт ухамсарын төвшөнд хувиргаад өчгөл юм бол даалт ухамсартай гэрээ цэвэрлэх нь маш гоё болгоод өчвөл энэ чинь ерөөсө гэрээ цэвэрлэх нь миний хувьд маш амархан болчдөг байхгүй юу? Ийм ялгаатай. Тэгэхээр альва үйлдэл, альва зорилгод хүрэх, альва мөнгө олохын эсрэг хэрвээ блоктой байвал бид нар ингээд зайлшгүй амьдрахын тулд мөнгө олоход ухамсартайгаар тий ингээд ажиллаад ингэж тах юм бол даалт ухамсар тэрний эсрэг блок байх юм бол энгийн хүний ялгаруулдаг энергиэс 3-4 дахин энерги шаарддаг. Тэгэхээр ч бүр улам тий тэр хүний потенциал хаагддаг шүү дээ. Хиймээргүй хоошоо татаад тэр хүн заавал хийнгээд ингэ тэрсэлтэй байгаа байхгүй юм. Энэ хоёрыг чинь ингээд яг нэг төвшөнд байлгаад хүчгэл юм бол тэр хийж байгаа ажлууд нь маш амархан санагддаг. Тий. Сэтгэлийн хувьд бол дарамтгүй байдаг байхгүй юу? Потенциал ч нэмэгдэн тий. Бүтээмж нэмэгдээд явчин тий. Тий. Одоо ингээд би нэг боддог байхгүй. Би жоохон нөгөө залхуу хүн байхгүй юу? Залхуу ерөнхийдөө ингээл урсгалаараа. Манай нөхрөө бол маш их нөгөө ахуйн хөдөлмөрч хүн байхгүй юу? Тэгээд манай хүн битээр ингээд чиний над биеийг чинь миний толгойг ингээд нийлүүлж өстой болох гэдэг ингээд бодоод идэх байхгүй. Манай хүн чинь яг нөгөө ийм схемээр ажилтдаг хүн. Заавал энийг ингээд хийх ёстой гэл нөгөө ингээд төлөвлөгөөтэй тэр үгээр ингээд өглөөнөөс шөнө хүртэл ингээд тууштай тэгэж ажилтдаг хүн байхгүй юу? Хэрвээ би тэгэж ажилсан бол гэж би бодоод байгаа байхгүй. Надад миний даалт ухамсар тийм юм байдаггүй байхгүй. Ингээд өөрийнхөө нөгөө тааваар ажилтдаг. Ажил хийвэл хийхгүй бол тэр өдрөө ингээд хүмүүсээ ингээд хаашлуулаад тэгээд идэг байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө ингээд даалт ухамсарт ингээд альва юмыг зөв кодлоод дээрээс нь тухайн хүн тууштай байх юм бол үнэхээр том амжилтанд хүрнэ. Тэгээ монголчуудад миний ингээд анзаарсан зүйл бол ер нь тууштай хүмүүс гэдэг. Яаж ч жагаал тууштай байх ёстой гэдэг ядаж ойлголттой байдаг. Даалт ухамсарт нь нөгөө ингээд ажил зорилгот хүрэх мөнгө олохын эсрэг програмтай байсан ч гэсэн ухамсараараа ер нь бол би амжилтанд хүрэх ёстой, тэгэх ёстой гэдэг ойлголт бол заавал хамт байгаад идэх байхгүй юу? Одоо энэ тэрмомтод ч юм уу одоо нэлээд том бизнес янз янзын бизнес хийдэг ингээд найз ч юм уу хүмүүс байлаа гэхэд яг их ярьдаг байхгүй ингээд тодорхой хэмжээний орлогын түвшинд өрчөнгөтэй гацчихдаг. Яг хүсэл мөрөөдөл нь магадгүй ингээд тэрэндээ хөрөнгөтэй цаашаа ингээд ахихаа болоод гацаад нэгж байгаа байхгүй. Тэр мөнгөний блок сургалтанд сууснаа тэр бол одоо яг зөв асуулт асуулаа. Ийм хүмүүс шүү дээ. Даалт ухамсарын төвшөнд өөрийгөө батлан харуулах зорилготой байхгүй юу?
Тэр амжилтандаа би яг хүрчүүл яг гоё болох гээд байна. Тэ үнцэн. Тэнцүү магадгүй. Тэгээ тэрэндээ хүрчээд далд хумсрын түвшинд тэр зорилго нь биелэгдсэн учраас эргээд нөгөө энерги гарахаа болчдөг. Гацалт орчиж тийм. Ингээл гацалт орчдөг гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд маш их амжилтаа явж агаад гацсан хүмүүс ч юм уу те ийм хүмүүс тэр блокод тайлах хэвээр. Тэгээд тэгжээш дараагийн төвшөнд дарна. Тэгжээш л дараагийн төвшөнд тэгжээш л ажил нь ингээд бөмбөж явна шүү дээ сайжирна гэсэн үг. Тийм байдаг. Зөв. За тэгэд өнөөдөр хоёлаа бас нэлээд удаа суучлаа те. Яг ярих гэсэн сэдвүүдээ бас өнөөдөр ярьж чадсангүй. Гэхдээ дараад хоёлаа угаасаа бас гэрийн подкастн дээр угаасаа part 2 part 3-гоо зөндөө байна бах те. Ер нь мөнгөний блогийг нэлээд олон удаа ярих хэрэгтэй юм шиг байна. Харин тийм энийг нэлээд олон ярьж хүмүүс ойлгох юм шиг байна. Одоо нэг хүмүүс ойлгоогүй болох те. Цааш тэгэд нэрээ нэг би бас нэг юм болсон шүү дээ нөгөө мөнгөний блогтойч нэг далд хонсортойгоо холбогддог хичээл байгаа шүү дээ. Тэгээ нөгөө нэг далд хонсортой холбогдож даалгавар өгсөн шүү дээ. Тэгээ тэн дээр чи би нөгөө нэг анх удаага нөгөө амьдралдаа анх удаа далд хонсортой холбогдож үзэж байгаа юм чинь нөгөө цочоод гайхаад тийм үзэгчтэй ингэ нөгөө нэг ярьж хад сонсож байгаа хүмүүст ярихад нөгөө нэг тэр чи нүдэн ханиулаад ингэ холбогдож байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг холбогдсон бол толгой төхөөрэй гэсэн чи би ингэ өөрөө толгой төхөө би бүр нөгөөтгөндөө цочоод ингээд бүр өөрөө нөгөө нүдэн нэгээ тийм болохгүй юм баг хийсэн. Тэгээ тэр нилээн гайхшилд орсон л да намайг. Яа тэгэхээр би урд нь тийм нэг ховсон имжлэг ч юм уу янз янзын тийм үзэж байгаагүй тийм тэнгүүт далд хумсар гэд дотор дахиад нэг хүн ингээд намайг хөдлөнгөө би бүр гайхсан байхгүй. Чиний командгүйгээр хөдлөөд байгаа юм санагдсан уу? Ямар нэгэн байдлаар командаа хөдлөөд бас чи яг хөдлөх гэсэн чи хөдсөн л да. Гэтэ нөгөө би чи хөдлөөгүй байхад ингээ өөр нэг хүчин зүйл намайг хөдлөсөн байхгүй. Тэнгүүд би амар яг тэрхэн зуртаа би ингээд бүр нүдэд нэгээд босож хөөе болохгүй шүү гэдэг. Зөндөө хүмүүс гайхажсэн. Тэргөө. Тийм одоо. Яагаад ингээ хөдлөөд ингээд яг одоо хийж үзүүлж болох уу? Болно шүү дээ. Тийм би одоо бол арай гайгүй байх л та. Яах бол би амархэр цоцсон тийм. Дараачийн холбогдлоо би гайгүй байсан л та тийм. Тэгэхээр хоёул энийг бас нэг үзэгчдэд яг холбогдоод үзүүлчихье гэж бодож байна. Сонирхолтой байх бах тийм. Энд бол ямар нэгэн худал хуурмаг юм бол байхгүй. Би бол анх үнэхээр цочирсан. Хүн болгон хийгээд үзэж байна. Тийм маш олон хүмүүс тийм дагаад хийсэн ч болох бах тийм нэрээ. Тийм одоо ямар хүмүүс холбогдож чаддгүй вэ гэхээр өөрөөсөө илүү холдсон хүмүүс. Өөрийн мэдрэмжийг маш их дарангуйлдаг хүмүүс холбогдно. Гэхдээ магадгүй 2 хоног 3 хоногийн дараа ч юм уу те орж ижил холбогдно. Тийм бол үзэж байгаа хүмүүсийн баг 50-аас илүү хүн шууд холбогдож чадах байхаа. Ер нь бол 70-аас их нь холбогдох. Ер нь шууд холбогдож. Шууд холбогдсон юм байл шүү. Дагаад залуучууд бол холбогдчихдгийг. Жохон нөгөө настаа хүмүүс байдаг шүү дээ өөрсдөө сонсохгүй тэр хүмүүсийн нэг үеийн тим юм билэ. Тэр хүмүүсээ холбогдоход жохон уддаг. Тэ? Одоо жишээ нь 20 минут зарцуулах ч юм уу, суух ч юм уу тэгдэг. Түүнээс ямар ч хүн бол холбогддог. Ямар ч хүн яагаад гэвэл далд хумсар гэдэг чинь бидний оюун ухаан штэ далд оюун ухаан байгаа штэ. Тийм. Хүн болгон би энэ ч нэг анх мэддгүйсэн болоо надад үнэхээр гайхалтай санагдсан л та тийм. Тэгэхээр одоо яг ингээд хоёул хүмүүс хийгээд үзүүлээ. Тэгээ яг дагаад хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл яг зөв ингээд техникийн дагуу их юм бол шууд холбогдсон та бүр өөрөө гайхаж магадгүй тий. Тэгээд ямарс холбогдоод үзээрэй. Холбогдож чадахгүй бол дахин оролдох юм бол та шууд холбогдно. Бүр энэ үнэхээр гайхалтай техник шүү тий. Тэгээ амьсгалаа зүг авах хэрэгтэй тий яг. За одоо чи юу яана? Микэ жоохон нашлуулчих. Тэгээд урагшаа суу. Бие тэгшгэн суугаарай. Тэгшгэн суугаад за 2 мөрөө буулгаарай. Бие сул тавьсан байх ёстой. За зөөлөн ажуухан одоо ингээ холбогдоход маш чухал зүйл юу вэ гэхээр хүн энэ ухамсарын энэ уртл духан хэсгийг тархийг амраах ёстой. Энэ айгу амарсны дараа бид нар далд ухамсартай холбогдох боломжтой. За энийг амраах байдал маань ер нь бол амьсгалын дасгал байдаг байхгүй юу те. За маш сайн байна. Бие сул тавина. Нүдэн анаарай. За хамраараа огцом амьсгал авахгүй маш удаанаар зөөлөн амьсгал аваад дүүртэл амьсгал аваад 2 секунд төгжээд шар хүлээж байгаа юм шиг уруулаад цорвойлгоод удаанаар гаргаарай. Удаанаар хүлээж дуустал нь гаргана. Маш сайн байна. Дахиад зөөлөн гүнзгий амьсгал аваарай.
2 секунд төгжин үлээж айжуухан гаргана. За энэ амьсгалын дасгал хүнийг тайвшруулахын тулд удаан айжуухан дуустал маш сайн байна. За дахиад амьсгал авмаар байгаа үед авдээ шүү. За юу амьсгал яг авмаар байгаа үедээ зөөлнөр дүүртлэн удаан аваад 2 секунд төгжээд ажуугна. Уруулаа цорвойлгож байгаа байдал маань агаарыг айгүй удаанаар гаргах зорилготой. Сорвойлгоод лав үлээж байгаа юм шиг удаан. За энэ үед хүн айгүй сайн тайвширдаг. За одоо хэлээрээ миний дотоод дал тухамсар минь. Дотоод дал тухамсар минь. Ил ухамсарын төвшөнд надтай холбогдохыг хүсвэл надад дохио өгөөрөө. За тодорхой дохио хэлж болно. Урагшаа хойшоо савлуулаарай гэд. Намайг урагшаа хойшоо савлуулаарай. Ингээл савлал хэлдэг. Энэ бол чи бие суул тавьж байгаа тий өөрөө хөдлөөгүй мөртлөө ингээ өөрөө хөдөлчихөж байгаа. Цаанаас даалт хумсар даалгавар ангуудаа тухайн хүний ингээ хөдөлгөж байгаа байхгүй. Тэгэхээр за даалт хумсартаа талархаа нүдээ шууд ингэж нэхгүй шүү. За миний дотоод даалт хумсар минь. Талархъя. За ингээ өөрийгөө тэрээ жоохон суугаад нүдээ нэгээрээ. За маш сайн байна. Хин чи нөгөө сандлаа түшсэн байна. Урагшаа хойшоо гэвэл сандлаа түшихгүйгээр холбогдсон шүү. Тэгшхэн суу. Ингээд эсвэл босч байгаа тийгээрээ. Маш сайн байна. Ингээ холбогдсон тий. За ингээд тарих маань тавширсан далд хумсар холбогдсон. Энэ юу вэ гэхээр миний даалгаврыг хүлээн авахд бэлэн. Одоо би яг даалгавраа өгчж болно, кодлж болно. Тэр трама руугаа ороод ямар сүрэг итгэл үнэмшил байна тэрийг хувиргаж болдог. Йоо би одоо үтсэн мөртлөө сандарч шít бас бүр ингээд хэлэнгүүт сүүлгүй яг бүр хүчтэй хөдөлгөөд хэлж бүр ингээд. Тийм. Тэгэхээр ингээд үзэгчид өөрсдөө гэртээ ингээд туршилж үзэж болно. Хүн болгонд далд хумсар байгаа болохоор бүгдээрээ л холбогддог. Тийм холбогдоод үзэр бүр энэ бүр үнэхээр үнэн шүү. Надад итгэхгүй байгаа хүмүүс бүр дахин төвчээрэй гэж хэлмээр л бүр. Тийм. Бүр ингээд босч байгаад холбогдоод үзэр өөртөө хөдлөхгүй шүү дээ. Босоод зогсоолоо. Сул тавиад тэг босоод ингээ хөдөлбөл ингээ наагаад идэх байхгүй. Сая бүр сүлд ингээ яг хүчтэй хөдлөж чинь л да. Тэнгэр бүр өөр ихгүй нүдэн хэлтэй. Одоо ингээд ганцхан ийм урагшаа хойшоо гэдэг дохио биш өөр дохио байж болно. Одоо чи миний хуруунуудын эрхий хураг хөдөлгөөрөө гэхэд ингээ огцом ингээ татдаг байхгүй. Гинт ингээ татчихдаг. Нам бас тэгсэн байхгүй нөгөө үгүй гэж байгаа бол хажууд шиг хөдлөрч бас ингээ яг командын дагуу хөдөлт юм би бүр үнэхээр хайхсал. За эсвэл ингээд миний ингээ хөлийг жиргэнүүлээрэ гэсэн ингээ учиргүй жиргэнэж эхэлдэг. За хорон хөдлөгдөг бол үнэхээр супер юм. Тэрийг нэг дараа тавьж үзсэн ээ. Ингээл татаад идэх байхгүй. Тэгээд яг холбогдод команд мамандаа өгч эхэлдэг тийм. Тэгээ хөлөөр эсвэл зарим хүмүүс байдаг ингээд учиргүй ингээд дүрс харагдаад иддэг. Зарим хүмүүс ингээд мэдрэмж огцом. Зарим хүмүүс ингээд өснө ингээд босчдөг нөө. Би энэ зарс гээл өснө босоод. Зарим хүмүүсийн гидсэн орж игндэг. Миний нэг үйлчлэгч байсан. Ившээгээд идэх хүн байсан шүү дээ. Холбогдохороо. Ерөөсөө эрдийн үед ившээдэггүй гинэ дохио өгөөрөө гэд ихэндээ тэгж байгаа штэ. Хүнд ингээд шууд би урагшаа хошоо гэд хэлдэггүй байхгүй. Тэнгууд ившээгээд хэлдэг. Тэг ившээж байгаа нь ингээд холбогдох. Ингээд нүднэсэн гоожоод ившээгээд иддэг. Тэгээ тэргээ зогсоонгуудаа зогсчихдаг. Сонин тий. Хүмүүний бас янз үед юм шиг байна. Тий. Хүн янз. Тэгтээ би анх холбогдохдоо урагшаа хошоо гэдэг дохиогоор холбогдчихсэн болохоор хүмүүстэй бас энийг зөвлөдөг байхгүй юу? Тэгээ босч байгаад болохгүй л ингэ босч байгаад найгаал ингэж идэх байхгүй ингээл бүр толгой молгоно ингээл өөр автоматар. Харин үнэхээр сони юм билээ ингээд яг сая би яг анзаарчлаа сүүл рүү бүр яг хүчтэй хөдлөх гэж хэлж байгаа байхгүй. Тэнгүүд сая би нүдэн нэчлээ л дээ. Тэгээ бүр холбогдоод сургацсан бүр сайн холбогддог болчихно тийм. Тэгээ энэ одоо ингээд та нар эхний левел 1-ийн хүмүүс ингэж дохио авч ижил тархины итгээд байгаа байхгүй юу? Тэгжээж л холбогдож орж байгаа. Дараа нь энийг чинь зүгээр л далд хумсарч байна шүү дээ та нарыг. Уус байнгын холбоотой бид нар. Байнгын холбоотой. Тий бид нар ингээ ухамсартайгаар даалгавар өгөх гээд байгаа. Өмнө нь ингээд бид нар альва юмнаас цочихдоо ухамсаргүйгээр даалгаврыг өгөөд идэх байхгүй юу? Ингээ бодохгүйгээр. Би энийг хиймээргүй байна. Өнөөдөр ямар муухай юм бэ
Тэгвэл энийг чинь даалт ухамсар хүлээж авч байгаа. Тухайн өдрийг чинь тэр чигтээ муухай болгочдөг. Тийм. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас битээ нэлээд удаа ярьсан тий. Тэгээд өнөөдрийн манай подкастыг сонирхсан хүмүүст талархлаа. Тийм тэгээд Жанаа эмчтэй бас талархлаа. Бас 12 сарын 12-нд ивент болно тий. 12 сарын 12-нд болох ивентэд та бүхэн өргөнөр хүрэлцэн ирээрээ. Тэнд бол маш гоё ивент болох юм байлээ. Саунд ингээд маш олон гоё олон хөгжмүүдийг ашиглаад ашиглаж агаад дээр нь одоо бас трансформац баг одоо ойлгохгүй хүмүүс байж баг ховс гэж хэлчихсэн санагдах юм заримдаа. Гэтэ өөр ховс биш те. Ховс биш. Тэгтээ энийг чинь нөгөө манай монголч нь ховс гэж ярьд юм лээ. Ховс л гэж яриад байна те. Гэтэ ер нь бол одоо хагас ховсын тийм байдалд оруулаад дээр нь хөгжмөр таныг юм ховсын байдалд оруулаад транс байдалд оруулж байгаа. Транс байдалд оруулна тийм те. Тэгээд нөгөө даалт ухамсарт нь өөрийнхөө хүсээд байгааг тэ мөрөөдлүүдийг кодлоод өгчөж байгаа. Тэгээд тэрнийг биелүүлэхэд саад болдог дотоод тий итгэл үнэмшил блокуудыг тайлаад өгч байгаа. Тэнгүүд энэ айгүй ингээд үр дүнтэй хэрэгтэй маш үр дүнтэй. Сургалт би хэлж шít. Би зүгээр л ингээд багшиг дагаал ингээд тийм кодлсон чинь ерөөсөө тийм мөрөөдөл маань биелсэн байхгүй. Би тэрийг зүгээр л багшигаа дагаад хийцэн. Үгүй санасраг бараг. Тэгэл ингээд кодлогдсон зүйл бол заавал биелэгддэг. Тийм. Өнөөдөр ингээ манифест гэдэг ингээ сургалтууд айгу байгаад байгаа шүү дээ. Манифест тэр аффирмейшнууд энэ мантра гэдэг байгаа нь юу вэ гэхээр эргээд даалт ухамсарыг л кодлох гээд үзээд байгаа даалт ухамсарыг оруулах гээд үзээд. Тэгэнгүүт бидний техник бол шууд тэр дорно байхгүй юу? Тэр дорно. Тэр манифестыг өчнөө сар ингээ манифест хийгээл нэг өдөр ингээ кодлогдсон л бол тэр нь биелэгдэн кодлогдсон уу үгүй гэдгээ ч мэддэггүй. Ер нь бол бид нарыг кодлогдсон уу гэдгээ тэр дорно шалгацдаг. Вау, одоо кодлогдсон бай, хүлээгээд авсан бай гэдэг дохог даалт ухамсараараа мэдээд авчдаг байхгүй юу? Кодлогдсон уу гэдэг. Тэнгуудаа сая чи ингээд хөдөлж байгаа ш тэрэн шиг дохоо авлаа, хүлээн авлаа гэдэг дохоог нь бид нар өчөж байгаа болохоор яг баталгаатай кодлогддог байхгүй юу? Тэгэхээр энэ ивент бол айгүй чухал хүн болгон ирээсэй л гэж. Энэ бүр гайхалтай юм байна. Суудлын тоо маш хязгаартай штэ. 50 суудалтай. 50 суудалтай тий. Тэгээд онлайнаар бас орж болно. Тэрэн дээр үү? Тий, онлайнаар орж болно. Гадаадд байгаа үйлчлүүлэгчид маань угаас онлайнаар орох гэж байна. Тий. Тэр бүр үнэхээр гайхалтай болох байх. Яг тэгэхээр Жанаа эмчийн терапи би мэднэ үнэхээр гайхалтай байдаг. Тэр дээр нь саунд терапитэй ингээ хослоо тэгэхээр бүр яг комбо болох гэдэг байхгүй тий. Тий, ер нь. Тэгээд 26 оныхоо зорилгыг. Тий, бүгдээрээ одоо 2026 оны зорилгыг даалт ухамсартаа кодлоод мөнгөний блокоо тайлаад 27 оноос ерөөсөө өөрсдийн тархийг шинээр ингээд амжилттай мөрөөдлөө биелсэн одоо тархи болгоод програмчлах бүрэн боломжтой техник бол байгаа. Гайхалтай. За, хүрсэнд баярлалаа. За, хүрсэнд баярлалаа. Тий. За, ингээд өнөөдрийнхөө подкастын дугаарыг дуусгая баяртай.